Сайн байцгааны үзэгчдээ энэ телевизийн бүхөөрөө нэвтрүүлгийн 44 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт өнгөрсөн 7 хоногт болсон бүхий барилдаануудыг та бүхэнд тоомлон хүргэн. За өнөөдрийн дугаарт Монголын үндэсний бүхий холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга Түмэн Дэмбэрэл өргөдөн оролцсон байна. За мөн энэ телевизийн хөтлөгч Хаширдан Сэтгүүрч Насанбаатар бид өнөөдрийн дугаарыг та бүхэнд тоомлон хүргэнэ. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч ирсэн Түмахта баярлалаа. Сайхан урьдч байна уу та? Сайхан урьдцгааж байна уу? Ажил төрөл тавтаа. Тавлаг сайхан. Таны ажил төрөл тавлаг. Дажгүй сайхан байна уу? Ажил ихтэй байна одоо. Зөндөө байна. 5 сар барилдаа ихтэй. Тэ барилдаа ихтэй. Тэгээд бүх холбооны их хий болно. Тэгээд олон ажилтай байна унах. За өнгөрсөн 7 хоногт бол Монгол бүхий өргөнд 3 барилдаа болсон. За Баасан гарагт бол одоо Монгол үндэсний бүхий оюутнуудаа усан аврах шалруулах анхны тийм одоо барилдаа боллоо тий. За энэ барилдаа их сонирхолтой юм барилдаа болсон. За энэ тухай хэдүүлээ шууд одоо таймлаад үзэгчтэй мэдээлэл хүргээд явъя. Оюутны улсын авраг ганцаарчлсан төрлөөр буюу одоо жингийн ангилалтай ингэж болж байгаа анхныхын. За багийн төрлөөр бол өмнө болж ирсэн. Оюун бол Дарсланг оюутан баг цагт. Одоо энэ Баасан зөвтөлжийн сайхан зэргийн Арслан үндэсний төвний дээд сургуулиас оролцоод оюун бол Дарслантай бас барилдаад нэлээд ойрхон унаа тухайн үед нэлээд үзэгчдийг шүүгүүлжсэн тийм барилдаа энэ төр болж ирсэн. Мөн хоёр харцаг. Хөрөөгөөр харцаг. За тэгээд энэ булганы Сүрийн улсын авраг чөлөөтэй олон улсын хэмжээний мастер дөрөв цэгмдийн алтан гэрэл энэ төр гээд оролцож байсан. Тэр бол 2013 онд болж исэн санагдаж байна. Тэгээд тэр бол багийн төрлөөр болсон улсын аврагын анхных. За ганцаарчсан төрлийнх нь бол анхных нь сая Баасан гарагт боллоо. Тэгээд бас жингийн ангилалтаагаар ер нь жингийн ангилалттай барилдуулсан үндэсний бүхий барилдаа Монгол хургатны барилдаанд байсан баг. Тийм гэсэн. Тий одоо 85 доошоо 85 дээшээ гэж. Тэгээ энэ бол одоо бүр олон жингийн ангилалтаагаар ингэж хийлээ бас. Яг нь Монгол бүхий уламжлалын хувьд бодоход бол буруу мэт боловч яг цаг үедээ бол бас магадгүй оновчтой байж болох үз. Монгол Улсын боловсролын сургуулийн Эмийн тэмрийн сургуулийн захирал Болдридэн доктор бас санаачилж манайд хүсэл тавиад тэгээ манайхаас хамтарч зохион байгуулъя гэд зохион байгуулсан юм барилдаа баг. За ингээд энэ одны анхны улсын аврах шалруулах тэмцээн бол 6 одоо жингийн ангилалд явагдсан. За хасах 65, нэмэх 75, 85, 95 ингээд хасах 95, нэмэх 95 за мөрөмжлөгийн ангилал гэсэн ангилалд явагдаад за хасах 65 кг-д бол Алтан баягийн Отгонбаяр 10 дээд сургуулийн оюутан төрүүлсэн. За хасах 75 кг-ын жинд бол Нэм сурангийн Ханд баяр хөдөө аж ахуйн сургуулийн 4-р курсын оюутан төрүүлсэн. За 85 кг-ын жинд Сумын зан Түмбаатарын Дорж Бүрөв, Төвшинбаатарын Дорж Бүрөв 10 дээд сургуулиас төрүүлсэн. За хасах 95-д Ууган баярын Мөнгөн шагаа Монгол Улсын их сургуулийн оюутан төрүүлсэн. За нэмэх 95-д бол Алтан шагаан инх баяр Монгол Улсын их сургуулийн оюутан төрүүлсэн байгаа. За ингээд үнэмлэхүй жинд Төвшинбаатарын Дорж Бүрөв мөн 10 дээд сургуулийн оюутан Сумын начин. Тийм Сумын начин сургуулиас 2 85 дээд төрүүлээд үнэмлэхүй жинд төрүүлчихсэн. Ийм барилдаа боллоо. За энэ барилдааны тухай бас цаашаа ямар хөө бодолтой байна? Тэг сонирхолтой шинэлэг болсон. Энэ Баасан Бямб гарагийн 3 өдрийн барилдаач бас 3 өөр барилдаа. 3 өөр одоо форматтай ч гэж хэлэх 3 барилдаан болж зохиогдлоо. Яг зохион байгуулагдсан дээр форматын хувьд бол нөгөө жудо, жүжүцүгийн спортод ашиглагддаг. Шилдэг 8 үлдээд 8-аас ялсан бөхчүүдэн дэшигээ финал руу барилдаад ялагдсанууд нь дагаад зоолдог. Тэр зарчмаар оюутны барилдаан болсон. Урд өдөр нь бас жин үтсэн тий. Урд өдөр нь буюу бараг ойролцоогоор 30 цаг орчим 24 цагаас 30 цаг орчмын өмнө жин үзээд яг тухайн жин үзсэн процесс дээр бол зохион байгуулж байгаа хүмүүс нь бол өөрсдөө бүр зодог шуудагтай бүрэн өмсгөл хэрэглэлтэд зогсоож жин дээр зогсоож жин үзэж байгаад яг гутал өмсгөлийг та өмсгөл хэрэглэлээ өмсгөлгүйгээр жин дээр зогсож нүцгэн зогсоод жин дээр орсон байлаа. Тэгээд би бас нөгөө Монголын үндэсний бүхэл жин үзэх юм бол яаж үзэх юм бол тэр процесс их сонирхолтой байхандаа урд өдөр жин үзэх юм бол маргааш нэг 2 кг-ийн тийм запас байх уугүй юу гэсэн тийм зүйлүүд төр нэлээд тийм хүлээлттэй байж байгаад харсан. Ер нь их шинэлэг гоё байх шиг үлээ. Оролцож байгаа оюутнуудын хувьд тэр түрүү бөхчүүдийнхаа нөгөө статистикийг харахаар Монгол Улсын их сургуулиас 2 хүүхд төрүүлээд, хөдөө аж ахуйн сургуулиас 1 хүүхд төрүүлээд, авраг дээд сургуулиас 2 хүүхд төрүүлж байна гэхээр бас яг нөгөө биеийн тамирын спортын сургуулиудаас гадна бусад сургуулиудын бас тэр биеийн тамираар спортоор хичээлдэг, үндэсний бүхээр хичээлдэг оюутнуудын оролцоо ч их өндөр байгаа юм байна да гэж хараад байж байна. 41 ихтэй сургуулийн 172 оюутан оролцсон гэсэн. Тэгэхээр оролцоо бол маш өндөр харагдсан. За дээрэс нь жингийн ангиллаар зохион байгуулахаар хөнгөн жингийн одоо оролцогч бөхчүүдийн хувьд бол тун сонирхолтой илүү одоо уран мэх хийхэд илүү одоо тэр хүмүүст л одоо юу гэдэг нөгөө давуу тал гарч байгаа юм л да. Боломж олж байгаа одоо 65 кг-тай хүн
130 грамтай үнэтэй барилдана гэдэг бол бас яг Монгол өхийн хувьд нөгөө жин харгалздаг, талбай харгалздаг гэдэг боловч үнцэн аксиомны юм байдаг. Гэхдээ яг нөгөө хэр хүч тэнцүү байх вэ гэдэг дээр очиход бол бас нэлээд яригтэй л да. Тэгэхээр яг өөрийнхөө жингийнхэнтэй барилдана гэдэг бол бас тэднэрт маш том боломж. Бас нөгөө дуртай сонирхолтой хүмүүст бол хүсүүлээсэн тийм зүйл болсон л доо. Тэгээ цаашдаа ер нь ирээдүйд их гоё олон жил урсаж явах үсэн юм гоё тэмцээн л зохиогдсон болов уу гэж 75 кг-ийн төрүүлсэн хөдөө аж ахуйн сургуулийн, мал аж ахуйн сургуулийн оюутан ханд хоёргээл залууг барилж байгааг харахад бол ерөөсөө л маш мундаг барилтаач ийм залуу байхгүй. Тэгээд 75 кг-тэй хүмүүстэйгээ барилдахад яг хянуур барилтаал гараад ирж байгаа. Тэгээд өнөөлхүүжинд төрүүлсэн одоо дорж бүрийн барилдаанууд гээл харахад ч бас нөгөөс Монгол бүхэн маань үндсэн тэр тулгуур санаа бол тэр дундаа явдгаараа явж байгаа шүү дээ. Тэгээд жингийн англиар төрүүлээд 2 удаа алтан медаль зүгчгээл сургуулийнхаа төлөө сайхан барилдлаа гэдэг. Олон ирээдүйд бас сайн барилдах бүгчүүд ер нь харагдсан да. Завхны Машбат, Дарханган их хоёр гээл гой залуучууд. Одоо дорж өрүүгээд ихэд үнэмлэхүйд төрүүлэхдээ дээд жингийнхээ одоо нэм хэрэн тавынхаа 2 жинд итлэх алт мөнгийг 2 жинд тий хаяад. Тэр үл яг нөгөө жин харгалзахгүй барилдуулч гэсэн бас бид нэр ингээд болдгоо гэдгийг харуулж байгаа. Одоо нямдэрж инквер хоёрыг тэгсэн. Хаяад төрүүлсэн. Өөрөө бас их онцлогтой ер нь тэр өдрийн барилдаанд ирсэн байлаа шүү. Өөрийнх нь төрсөн дүүн цэргээс халдагдаад ирж байгаа. Тэгээд өглөө одоо гарахтаа ээжтэй амлаад юу ч амлсан бэ гэсэн чинь өнөөдөр би төрүүлж дүүдээ бас бэлэг байна гэд бас их гоё бэлгшээж ирсэн юм билээ. Дараа нь төрүүлснийхээ дараа бас тэрийг ярьж байсан. За ингээд ийм сонирхолтой барилдаа бол Баасан гарагт болсон. За үргэлжлүүлээд Бэм гарагт үндэсний үйлдвэрлэгч Best Building компани жил болгон одоо зохион байгуулдаг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа тийм Best газар одоо шилдэг 64 бүхий барилдаа болсон. За энэ барилдааны одоо 2 дугаар давааны суглаа гэдүүлээ харцгаая. 3 дахь улиралдаа энэ хөө барилдаан зохион байгуулагдаж байна. Тэгээд баазар дарддаг шууд нөгөө баазар нь бас самбар дээр бүхчүүдийнх нь нэр эргэлдэж байгаад зураг нь эргэлдэж байгаад бүхэн сонгогддог гэдэг. Үзэгчдэд бол яг бүхэн өргөнд үзэж байгаа үзэгчдэд бол тун сонирхолтой тийм барилдаан болоод байгаа. 20 давааны суглааны байдал бидэнд харагдаж байна. Улсын зам Батүлзийн аймгийн Арслан Бадралыг сугулсан, Улсын зам Батмөнх аймгийн Арслан Баасанжавыг сугулсан, Улсын зам Лав гэрэл аймгийн Арцаг Сайн баяртай, Улсын зам Хөдөр улга аймгийн Арслан Гант улгатай, Улсын Арцаг Овгон баяр улсын очин Дүгүр доржиг их дарааллаар баазар дарж сонголоо. За тэгээ нэгэн даваанд дүүтэйгээ барилдсан аймгийн Арслан баяр болсон. Энэ даваанд хамгийн сүүлд Увс аймгийн Давс цум яриат аймгийн Арслан Эрдэнэтийн мөнх эрдэнэтэй нугарч таарсан. Одоо нуглаа гэх юм үлдээч гэх юм уу? Одоо баазраар тунлаа. Баазраар тунлаа. Одоо яг суглагаар тунж байна. За тэгээ энэ өдөр бол бас арангаа бөхчүүд маань алтан цам руугаа арангаа руугаа явчихсан. Ер нь бөхчүүд ийш тийшээ их тараад өөрөөс алхаад олон ч бөхчүүд явчихсан тийм л үе байлаа. Гэсэдэж бас бүхий өргөнд бол ер нь үзэгчтэй чансаа өндөр бөхчүүдийн барилдаан боллоо. Өрөөнд хамгийн дөрөвд Говьсөнбөр аймгийн Сүмбэр сум яриат аймгийн Хорц Бадрангуй Арслан Ихтрийн Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Шинэдэр сум яриат аймгийн Зан Халтрын бүх хоёроор 2 давсан. Ер нь Бямб Нямгаргийн 2 өдрийн барилдаанд бол Хорц Бадрангуй Арслан их хайтайхан формтой орж сайхан хөнгөн баг шиг байлаа шүү. Өвөл өдөр алтан цамаар барилдаж байгаа хөл баг зэрэг гимтсний ар дээрээс бол эргээд ер нь сэргчгсэн харагдав. Энэ их бас үзүүштэй барилдаан болсон шүү дээ. Баяр баасан мөнх эрдэнэ хоёрын барилдаа. Энэ их саруулын барилдаан уу? Их саруулчгийн барилдаан байна. Их саруулч Эрхэн баяр Арслан ууцаар нь тэрвэрч суйлаад давсан барилдаан. Ер нь бол энэ баазрын гол онцлогч нь л ам авахгүй оноолтоор барилдахгүй л байгаад байгаа шүү дээ. Тэр нь л одоо баазар дарж гисэн илүү сонирхолтой шимтэн үздэг нэг барилдаануудын нэг нь бол яхаарахгүй болчихсон. Одоо дараагийн даваанууд дээр бол шууд нөгөө хоёр улсын зам маань хоорондоо эхний баазар дээр хоорондоо таарж байгаа гэдэл сонирхолтой сонголтууд их олон гарсан. Сэлэнг аймгийн Сайхан сум яриат аймгийн Арслан Төрбат 2 давсан барилдаан бидэнд харагдаж байна. За том барилдаан болгон дээр шуугуулдаг Баасанжав Арслан маань Батмөнх цаана тэр бас тун сайн барилдаж 2-ын даваанд Батмөнх цааныг давсан. Батүлзийн зан 2 даваа дарааллаа зүүн талдаа хавсарт цохоод давсан. Тэгээд энэ өдөр бол бас нөгөө даваа болгоны бас уран барилдааны шагналыг гардуулж байсан. Батүлзийн зааны хувьд бас уран барилдааны шагнал дээр бас овоо хараа тааруулчихсан ч ирсэн юм уу гэмээр л уран байсан да. Тэр барилдааны сошиалд бас нэг оруулахад анхны уран барилдаа ингээд бас өөр шийдэлсэн байсан зааны хувьд. Заач ямар ч мэхээс нөгөө бярдаа таялал гэдэг нөгөө өөрийнх нь яриад байдаг тэр зүүр үг байдаг болохоор тэгээ бас
Ялч уран байгаа мөхийг бол уран гэхгүй. Нэгэн давааны тэр ган эрдэнэ нарслантай барилддаг барилдаа бол гарцаагүй бас нарийн мэдрэмж харуулсан тийм уран барилдаа л да. Заан хийгээд одоо их гоё хүчтэй тийм бүр даацтай мэг олцоход байгаа болохоос өөр хүн хийх юм бол их уран харагдах мэгнүүд байгаа л да. Арангаа аймгийн Цэгэр сумын Ариата аймгийн Арслан Батсайхан цэргийн начин Дорж Дэрмийн зөв үлийг нь авч цацаад авсан барилдаан байна. За улсын зам хөдөр бол аймгийн Арслан ган тулгыг суугдаж дахимдаа дархан дахимт хөнхөрөөд авсан барилдаанууд харагдаж байна. Төмөн дөмбөрөл төмөн хоёрын барилдаан баг шиг. Хоёр улсын начин баазараар таарсан. Өнгөрсөн жилийн бас давааны байныг давааны уран барилдааны шагналыг тэтгэн цогтгорол начин нэг тонгороод авч байсан да. Төмөн хавьд бол энэ барилдаануудад бас ер нь оролцоо сайтай барилддаг. Ийм бүх хоёрын давааны хамгийн шилдэг барилдаан бол яа харахгүй энэ барилдаан байсан. Аймгийн Арсланбаатар эрдэнэ Батцуур Арслангийн баруун үлгийн толгой дотор аваад жигээд Батцуур Арслан хамгаалаад сүрж дахимдаад энэ Батцуурыг цэргийн зам болдог цэргийн наадмын их шүүхт ер нь бас иймэрхүү барилдаан болж ирсэн шүү дээ. Ер нь нэг чирэгдэх маягтай унжсэн бол энэ удаа бол чирэгдэхгүй зүгээр ноцолж байсан хөлөө тавиад салах салхтан сөрөөдсөн. Аймгийн Арсланбаатар эрдэнэ хувьд бол ер нь бүхий өргөөлөх цөөхөн барилддаг ч гэсэн зөрүүд энэ болж байгаа том барилдаанууд дэрж барилдахдаа их дээшээ барилддаг. Тэгээд дараа сард болоход цэргийн баяр наадамч гэсэн ер нь Бат эрдэнэийг бол дээшээ харж байгаа бөхчүүд бүх сонирхчид их олон байгаа бах. Аймгийн Арслан Баянс 2 өдрийн барилдаанд тун сайхан барилдаануудыг үзүүлж хоёуланд нь дээшээ барилдсан. Бол Монгол Улсын гавь тамирчин Монгол Улсын зам мөхтрийн лав гэрэл Скватер аймгийн Наран сумын Ариата аймгийн Арцах сайн баярыг давсан барилдаан бидэнд харагдаж байна. Зүүн дан шуудганы барьцсан дээрээс их стейшн өргөөд ултраад салхтан шуудгийнхаа барьцыг алдалгүй татсаар байгаад хөндлөн дайраад давсан барилдаан харагдаж байна. Лавгралааны усын зүүн золгон дээрээс шуудгын өргөлгөө татж байгаа энэ таталт бол ер нь үндэсний бүхийнхаа бэлтгэлийг дагнж хийж байгаа гэдгийг нэг батлах тийм. Тий. Сайн мөхний хөдөлгөөн харагдаад байгаа. Цагаан бандын барилдаан баг шиг байна. Их гоё ташаа орж тонгороод аймгийн Арслан Скватраар тавьж байгаа. Давсан. За тэгээд хоёрын давааны төгсгөлд үлдсэн барилдаан. Өвөн баяр харцгаыг дүүр дөрж таа. Улсын начин дүүр дөрж тавьж байна. Одоо дүүрийн хагч ураг нэг Арангаа аймгийн бүх суугуул гэдэг буруутгааргүй болчиход байгаа шиг байна л да. Алтан цомоохон цомоо аваад бас нутагт Арангаа нутагт очиж баяраа тэмдэглэж байгаа юм байлаа. За тэгээд Арангаа ард түмч гэсэн дүүр дөрж начин их урайлахын дулаанаар хүлээж авч байгаа тийм дүр зураг харагдсан. За ингээд хоёрын давааны дүрс сая бидэнд харагдаж өндөрлөлөө. 64 мөхөөс ч ерөөсөө цөөхөн бөхчүүд өрөлдөн цөөхөн барилдаан гарах юм чинь хурдан дуусна гэж харж байтлаа. Яг нөгөө чансан дөр бөхчүүдийг шууд тасгаа баазартчаар бөхчүүдийн барилдаа ч эхнээсээ маш тэнцүү. Тэнцүү болохоор зүгдгээ бас нэлээд цаг авах маягтай. Өвгөн баяр харцаг дүүр дөрс нач хоёрын барилдаан бол эхний дүүзэнд эхлээл тэр чигээр хамгийн сүүлд нэлээд шимтгэлтэй барилдаан болсон шүү дээ бас. Тий. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч хамтдаа бүтээй Rio Tinto. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр. За ингээд үргэлжлүүлээд 3-ын давааны баазрыг харцгаая. За 3-ын даваанд бол одоо хамгийн сонирхолтой баазар бол 2 зааны баазар байх шиг байна да тийм ээ. Батүрзийн зан, Усын зан хөдөр болготой баазар таасан, Лавгэрэл зан, аймгийн Арслан Төрөбаттай хоорондоо баазраар таасан. За улсын начин Төмөн Тэмрэл, улсын начин их саруултай таасан бол улсын начин Дүүрдэж одоо улсын начин Лавгд орчтой баазраар таарсан байгаа. За ингээл ер нь шилдэг 16 цолтон үлдээд 3-ын даваа эхэлсэн. Энэ хүү барилдааныг бас тайлбарлагч Агуун баярын ган болдох талбайд хөтлсөн. Явуулсан бас тийм өвөрмөц харагдж байлаа. Ган болд төрний хөтлөлтний одоо юутай болов? Тий, ер нь туршлагатай болов? Янз бүрийн үйл ажиллагаа энэ хөтэлдэг шүү дээ. Бүхий барилдаа бол хөтлөж байгааг нь хараагүй болохоор их гой зөгтг юм байлаа. Тий, бүхий барилдааныг ер нь тайлбарлаж л хүргэжсэн олон баг. Тий. Тэгээд улсууд ч гэсэн ер нь их ам сайтай одоо хэмжээ дамжааг нь тааруулаад мөчүүтэйгээ ч ойрхон гой ажиллаж байгаа харагдсан. Хоёр улсын зааны баазрын ард дээрээс улсын өсгөдөр начин Төмөн Дөмбөрөл тэргүүтэй бөхчүүд баазар дарж байгаа дүр зураг бидэнд харагдаж байна.
За тэгээд хоёр өсгөдөр начин хоёр заан гэдэг энэ давааны онолт бол суглаа бол их гоё гарсан л да. За аймаг арслан Мөнхбаатар, аймаг арслан Баасан Жавтай бас таарсан. Энэ хоёрын байлдаан бас их сонирхолтой болсон. Оны эхэнд өвөл 1 сард баха. Өмнө гойдулсан барилдаанд энэ хоёр хоорондоо бас барилдаад. Баасан Жавтай Баяр Жавхлан аймаг арслан Бацуураар тэгсэн хүндийн ширээ даваанд давж байгаа дүүс сая харагдлаа. Давсан. За баруун хонгодон дээр нь бэлэн хүлээж байгаад өөдөөс нь тосгуулт цохоод Сэнжигнэрийн барьцыг доош нь дарж мөхийг үзсэн байна. Энэ мөхчөр нь бас их дадамгаа болж байна. Баяр Жавхлаарсан гээд баруун үлд нь явсан хонгодсон хүнд бол ерөөсө хүлээж байгаа сулж их тайван байж байгаад өөдөөс нь цогцоход байна. Дараагийн даваан ч гэсэн энэ мөхний талаар бас илүү дэлгэрэнгүй өөр өнцгөөс харагдах барилдаануудын дүрс бидэнд байгаа. 3 давааны хамгийн урд дээр ингээд аймгийн арслан Баяр Жавхлан 3 даваад тугтай орж байна. Хоёр зааныг бас ингээд 3 даваанд шууд таарчна гэсэн бас хүлээлтж нэг цөөхөн байсан баг л та. Энэ 92 оны одоо 1990-ад оноос хойш төрсөн улсын салтнууд гэдэг ихээр 1992 онд төрсөн улсын салтнууд түлхүү олон байдаг. Тэр 92 онд төрсөн одоо салтнуудын манлай нь бол улсын заан Анар Баталцын хөдрүүлэг 3 байдаг. Тэгээ 2 зааны өдөр барилдсан 3-ын даваанд хоорондоо таарсан. Бас л өсвөр багасаа хоорондоо олон барилдсан ийм хөгчүүд. Хэн энийг бас улсын наадмын төрөө хөхөд үзэгчд нэрлэдэг. Тий. Ийм хөгчтэй заанууд. Эхний 10 байр аруулаа улсын цол авчихсан гэдэг үлээ. Тий, ер нь баг бүгд авсан байдаг хаа. Цогтгэрэл оргилуулдаг л очингууд бүгд. Тий, бүрүүгээр тарцаг. Мөх хоёр харцаг. Тий. Ганцаархна доод оных байсан мөрөг оюун бол арслан байсан болов. Тэгээд төрүүлчихсэн гэдэг. Тэгээд төрүүлсэн тий. За өдөр болгон зам Батүлзий зааны барилдаанд сэрүү барилдаа үргэлжилж байгаад Батүлзий заан зүүн сулган шилдэгтэн зөрүүлж яг шилдсэн талранд хүчтэй шилдээд дөрөв хөллүүлээд анхны шуудны барьцсан төрж мэхийг үүсэлээ. Иймэрхүү байдлаар ч бас барилдаа шийдэгчсэн хүлээлтээр нь байгааг болов уу? Тий. Ер нь бол төсөөснөөс их хурдан үзэгсчдэг гэж бодож байсан баг. Тий. Лав гэрэл заантай барилдсан нэг барилдаан дээр тохоо татаад их төвггүйхэнд авсан ингээд Батүлзий заантай барилдсан барилдаан дээр саяны шилдээ үл харин сайн орсон. Тий. Эхлээд харах юм бол яг барилдааны явцыг харах юм бол Батүлзий заан өөрөө зүүн талаар шилдэж байгаа. Тэгээ сул 50 шилдэгтэн зөрүүлээд их хүчтэй шилдээд давчихсан. Өмнө Говь аймгийн 3 тэс сумын харьяат аймгийн арслан Болдбаатрын Баян Сүх аймгийн арслан Цагаан бандыг дунгуйлдаад авсан барилдаан харагдж байна. За цааталт нь Баасан Жав хүндлэн одоо шуудан дээрээс бөхшүүд бол дарамт гэж ярьдаг да. Толгой зөрүүлж дараад хурдтай учраас зайлсан талд нь Мөнхбаатар арслан өвдөг шорооч таарлаа. Тэгээ өмнө нь нөгөө сая Түмээх хэллээ өмнө говьд барилдаад үзчихсэн ингээд нэг даваад үзчихсэн ингээд тэр ч утгаараа ер нь бас энэ хүн иймэрхүүдээ гээд маш сайн ер нь тийм мэдрэмжтэй хүлээлттэй билээ. Тий. Барилдаа сурчсны давуу тал харагдсан. Эрдэнэтийн Мөнхөрдөн арслангийн мөрөөд залгаж хонгоцсон уран барилдаан бидэнд харагдаж байна. За энэ хонгодооч өөрийнх нь бас дархан хонгодоонуудын нэгтэй баруун талдаа хонгодоод аймгийн арслан Батсайхнаар 3 давлаа. 3 давааны хамгийн уран барилдаан яа харахгүй энэ барилдаан байсан. Лавгдорс нач өөрийнхөө дархан зүүн талынхаа зайлаа мөхийг хийхэд нь тогтож үлдээд зөрж зайлаад давлаа. Усан начин дүүрдэж давсан. Төвчээрээс онцгой бүх юмдаа ингээд 2 давааны төгсгөл тэр хүнд барилдаан хийчихэл 3 дээр лавгатаа гарч ирэл ийм барилдаа хийж нэхэр Гоц төвчээртэй тийм ихэндээ их гүйцэтгэл сайтай. Энэ дээр зөрүүлж мушгаад. Өөрөө одоо баруун талтай юм шүү дээ. Тэгээ баруун талтай өнгөд зүүн тал дээр яг ийм адилхан барилдааныг гаргаад давж байна. За нөгөө талын өнцгөөс лавгдорс нач баруун өвдгөрөө биш зүүн өвдгөрөө шахаж татах гад хөл дээр нь буулгачихсан тэгээд хариулт мөхтэй байна гэдгийг ч бас гадарлаагүй юм байл үү дээ. Лавгдорс нэг жил болгон баазар дээр нэг иймэрхүү шуугантай барилдаанд нэр орж явж байна. Өнгөрсөн жил хангааг давсан баха тий. Хоёр талтаа сэлгэж хөмрөөд тавьсан. Өсгөдөр начингуудын тулаанд Булган аймгийн Орхон сумын харьяат Монгол улсын өсгөдөр начин Булган эрдний Түмэн нэмрэл баруун талдаа хутгаад давсан. Шуудганы барьцсан дээрээс нэг татах хүчээр үйл ялыг илүүрхэд тий. Татаж толгой зөрүүлээд лээ. За тэгээд үлдсэн барилдаан Сэлэнгийн аймгийн Сайхан сумын харьяат Төрөт арслан зүүн талд нь хонгодуулахгүйгээд шангараа жигтэн зурж ийсэн тал руу эргүүлж зүгээр арт тишин дараад томорхоод мөхийг үцээж үлээ.
Тэгээ чөлөөтгийн дэлхийн одоо шилдэг тамирчтай 125 кг хэмжээнд барилдаж авсан. Энэ том тамирчин ч бас иймэрхүү одоо барилдаануудыг үзүүлэлгүй яах вэ? Арслан бол ер нь хонгодуулахгүйд их харсан л та тий. Дөрөвд Арслангийн хувьд бол бас их л сайн барилдаан, тэмцэлтэй барилдааныг үзүүлж байгаад хонгодуулаад өвдөг шороодсон. Дөрвийн даваанд усын зан лав гэрэл аймгийн Арслан Баасан жав хоорондоо баазраа таарсан. За усын зан хөдөр болго усын начин дүүр дөржтэй. Усын начин Төмөн Тэмрэл аймгийн Арслан Мөнхөрдөнтэй аймгийн Арслан Баян Сүх аймгийн Арслан Баяр Жавхал нар хоорондоо баазраар тунсан. За бас л сонирхолтой баазрууд дөрвийн давааны баазар бол. Тэгээд хамгийн анхаарал татчихсан нь бол усын зан лав гэрлийн одоо баазар дарсан мөч байсан баг. Лав гэрэл заны хинтээ барилдах болоо гэж цаанаас нэг ам авч байгаа юм шиг баазар гэх юм уу тий дөрвийн давааны баазар. Нэг ордны лед дэлгэцэн дээр бас нэг жоохон алдаа гараад. Нэг тэр баазрууд дээр нэг тийм дэглэний саатал шиг зүйл гараадсан. Дараагийн жилүүдэд бас энэ алдаагаа улам гойдсаад сайн байх. Юу юм бэ лээ нөгөө бүртгэлд орсон бөхчүүд ганц нэг нэрээгүй. Тэгээд нэрээгүй бөхчүүдийн оронд шинээр бөхчүүд өнтөр оруулахаар нэг энэ програмынх нь жоохон доголдол байх шиг байна. Тэгээ шинчилж хасахад бас нэг баг зэрэг хугацаа орох байх л та тий тэрэнд. Тиймэрхүү л асуудал байх шиг байна. За ингээд дунд шүүгийн 8-ын суглаа бидэнд харагдаж байна. Суглаа баазар харагдаж байна. Шүүгийн 8 аймгийн Арслан Баян Сүх аймгийн Арслан Баяр Жавхал нар хоорондоо баазраар тунж барилдахаар болсон. Лавгэрэлцээ дөнгөж барилдаа эхлэхдээ зэрэгцээд бугуун дээрээс атгаж сөрж дахимдаад суудаж дахимдаад авсан. Үзэгч маань санаж байгаа бол улсын Арслан Орхон баярыг нэг үзүр төрөний барилдаан дээр яг энэ мэхээрээ бугуун дээрээс атгаад хөнгөн дахимдаад нөмөрчихсэн. Яг тэр барилдаан харагдана лээ. Чангараа зүрж ерөн л гар одоо сугны онхорцгийн барьц руу эсвэл мөрлөө дээшээ гарч ирэх юм бол тэр талд нь шууд дайраад дахимдаад байна. Усан зав өдрүүлэг ханцууны ширээсэн дээрээс атгаж баруун хонгодоод улсын начин дүүгүр доржийг давсан барилдаан. Өдрүүлэг заны бас энэ хаврын форумын сэрвүү барилтаас өөрчлөгчтэй хөнгөн харгалж байгаа барилдаанууд ч бас их л хөнгөтэй харагдаж байгаа да. Бэлтгэл нэлээд сайн байгаа нь харагдаад байгаа юм. Тий. За яг өмнөх даваанд инх саруул начин хутгасантай адилхан байдлаар толгой зөрүүлж шуудгийнхын барьцыг халаад энэ удаа мордоод давсан. За дөрвийн давааны сүүлийн барилдаан. Аймгийн Арслан Баяр Жавхлан аймгийн Арслан Баян Сүхийг баруун мордоод давж байна. Энэ мордон дээр яг үзэгч маань харах юм бол араас нь тэр зүүн хөлөөр яаж дэгдэж хөөж байгаа. Илүү сайн харах ёстой баг. Мордоод очлогоор очиж тэр араас нь шахаад ингээд зүүн хөлөөр дагаад дэгдээд одоо Жавхагийн жим болгыг 140 гарантай байгаа бах. Тэгэхээр ийм том жинтэй хүн ингээд хөнгөн араас нь дэгдээл дайрчхаар ямар ч зай гарахгүй. Баян Сүхт өөр эргэх хөдөлгөөн хариулт хийх боломж олгох үгүй. Ямар ч боломж байхгүй. Тэр шуудны барьцыг бол бас сайн ахтас татчих штэ гол нь. Өөрөө бас жудокей спортоор бэлтгэл сургалт хийдэг учраас Жавхагийн хувьд бол ийм мэдрэмжтэй л байгаа даа л та. Ингээд шүүгийн дөрвөлөө шахаал ороод ирэхэд бол тэгэл дахиад нэг төрүүлэхэндээ үзүүрлэхэндээ гэсэн хүлээлттэй бөхчүүд фэнүүд их олон байсан баг. Ер нь Баяр Жавхлан дээр хүлээлт шилжчих шиг санагдсан да. Дараагийн даваанд ер нь баазар яаж таарах бол хоёр цаантай хинтэн барилдах нь үгээд хүлээгээд байж байлаа. 3 болон 4-ийн давааны барилдаанаас онцлог барилдаан гэвэл танихаар юу байна? Ерөнхийдөө яг тэр 3-ын даваанд Баяр Жавхлан өнөр үеийн моцор хоёрын барилдаан бас үзэгчид ер нь нэлээд анхаарал хандуулж ирсэн баг. За 4 дээр бол одоо нөгөө алтан цомоос хойш дөгөрдөржийг харж ингэж хүмүүс хошигнжсэн тэрэн шиг дөгөрдөрж начин бас өмнөх даваануудад Уган баяр харцаг лавдөрж начин нарыг бас тун уран зэрэг мөхөр давсан. Тэгээд 4 дээр хөдрөл уzaanтай хэрхэн барилдах болоо. Нөгөө талаар хөдрөл узаан бас бэлтгэл сургуульд их сайн байгаа учраас дөгөрдөрж начинтай ямар барилдаа үзүүлэх үү гэдэг бас их сонирхолтой байсан болов уу гэж харж байгаа. Заал мэдээж лав гэрэл баасан жоо хоёрын барилдаан бол олон анхаарал байсан. За үргэлжлүүлээд 5-ын давааны баазрыг хэдүүлээ хамтдаа харцгаая. За 5-ын даваанд усын зан лав гэрэл усын зан хөдөр улга хоорондоо баазраа таарсан бол усын начин Төмөн Тэмрэл аймгийн Арслан Баяр Жавхал нар хоорондоо баазраа тунсан.
Хөр зодыг таарчих ч бас бүхэн өргөө нурчих байгаа л Тий. дуу чимээ гараад хүлээлт багтаа байсан шиг байгаа юм л да. Баяр жохлонтой айл нэг зан зөрж таарах зөрчлөө гэдэг тийм. Хүлээлт л байсан юм шиг үлээ. За тэгээ улсын начин Төмөн Дэмбэрэл аймгийн Арслан баяр жохлон нарын барилдаан бол харин хүлээсний эсрэг тун тийм сонирхолтой өрмөц байдлаар шийдэгдсэн. Ер нь л яг энэ шүгэн дөрвийн бөхөөс бол хав гэрэл зан хөдрүүлэг зан хоёрыг л үзүү дөрөнд үлдэхлүүл гэдэг л хүлээлт байсан шүү дээ. Аймгийн Арслан Батсуурыг давдаг даваатай тун адилхан байдлаар баруун талдаа хавирт цохоод давсан. Тэгээд ялгаатай нэг юм бол эхлээд Түмэх баруун талдаа нааж орж байгаа. Наагаад орохт тэр гарсан баг хаан зайн дээр хавираа орох гэхээс илүүтэйгээр тэр тохооны доороос өгсөн одоо түлхсэн гарын түлхэлтээр зөрүүл өөрийнхөө баруун санжийг доош нь дарсан барьцаараа аргалсан бол өдрүүлэг зан баруун талдаа хавираад төдийлийг харагдаад байдаггүй тийм ихнийхээ хувилбараар улсын зан лав гэрлийг давж байна. Энэ жилийн турш бас сайн формтой байхын сацуу бэлтгэл дээр ер нь нууж бэлдэж байсан мэхээ гаргаад ирсэн юм болоо даач гэмээр. Ер нь олон хувилбараар ер нь бэлдэж ах шиг байгаа маа. Өмнө хийдгүй мөхнүүд нилээд хийж байна. За тэгээд яг оногийн хийдэг мөхнүүдээ янз бүрийн барьц байрлалаас бас туршиж үзээд байгаа. Одоо лав гэрлийг унжааг харах юм бол ер нь өдрүүлэг занаас нэг баруун хавираа ирэхгүй дээ гэсэн нэг тийм бүр тайван байдал. Яг төсөөлөөгүй мөхөл ирж байгаа юм л да бас. Хавируулаад унсан. Арай нэг жаахан өрсөлдөөн баг гарчуу даа гэсэн тийм хүлээлттэй л байх шиг байсан. За ингээд Бэст базар шилдэг 64 бүхийн барилдаанд тэргүүн байр булаацалтахаар Төв аймгийн өндөр ширээд сумын ариат Монгол улсын зан дор чанарын хөдөр болон Ховд аймгийн Мөс сумын ариат аймгийн Арслан Ягмар доржийн баяр жохлоноор хоорондоо шалгаран үлдсэн харин нэг эмчийн тусламж авчгаад эргэж орж ирээ шууд сугдаж хүндрөөд суулаад ардна гараад өөрөө барьцсан дээр сайн барилддаг хөл мөхтэйгээс гадна энэ сэрвүү барилт дээрээс ингээд иймэрхүү байдлаар сугдаж хүндрөөд эсвэл сугцсан барьцсан дээрээс толгоо уургалаад доогуур даваануудад ер нь нэг гар амар гарч ирээд байгаа. Тэгээд яг доогуур даваанд хөнгөн давж байгаа юм шиг л Монгол улсын зан хөдөлгөөгийг давж ээлжид түрүүгээ хүртлээ. Энэ өдрийн бас супер ацт нөгөө машины ацт нь Ховд аймгийн Мөс сумын humбал таарсан. Тийм байсан тий. Тий. Сумынх нь бүх төрүүлээд ацтай үзэгч нь бас нэг нутгийн юм байж таарлаа гэт. Бас л сонь тохиолдсон шүү. Ховд аймгийн Буйд сумын түүхэн он нэрмжит барилдаанд төрүүлээд ингээд ард дээр нь Бэст базар шилдэг 64 мөнхийн барилдаанд төрүүлж байна. Хэрвээ өнгөрсөн жилээ тооцох юм бол одоо 2025 оны ерөнхийлөгчийн сумын барилдаанд үзүүлсэн гэдэг Төв тамирчны одоо баяр жохлонгийн хувьд хамгийн өндөр формтой сайхан хэмжээтэй. Ерөнхийдөө яг нөгөө үндэсний бүхийн одоо хугацаа гэж юм бол намрын улирлаас дараагийн наадам хүртэл тооцдог гэж тооцоход нэг улирлын барилдаанд бол одоогоор улсын цолтон оролцсон барилдаанд 2 төрөө 2 үзүүр авчаад ах шиг байна. Баянгар аймгийн Шинжил сумын аймаг барилдаанд Хамгланбаатар хувцастай үлдээд бас үзүүлсэн байна. Тэгэхээр ингээд яг энэ дээр яриад байгаа холбоод үргэлжлүүлээд баяр жохлонгийн бас одоо энэ улирлалт одоо барилдсан үзүүлэлтүүдийг амжилтуудыг харъя. За Бэст базарт сайн ингээд төрүүллээ. За түрүүний хилдэгчлэн Ховд аймгийн Буян сумын 100 жилд төрүүлсэн. За 2 төрөө 2 үзүүртэй дунд шөвөгт 3 шалгарсан байна. За бүгдчүүдийн чансааны одоо 2 л бас ороод ирж байгаа харагдаж шүү. За энэ зураг бас одоо өчигдрийн төрүүнээс нь хойш ингээд цахим орчинд бас яваад байгаа тийм ээ. Тэгээ энэ аав нь одоо улсын зам Ягмар сүрэнгийн төрсөн ах сумын зам Ягмар дөрж гэдэг хүн 1997 оны байна уу улсын наадамд 2 давж исэн. Тэгээ их том одоо бараг баяр жохлонгоос том тийм зузаан ах байдаг штэ. Тийм бөхөр төдийл хичээж барилдаг байх. Тэгээ одоо төрсөн дүүн бол улсын зам Ягмар сүрэн. Тэгээ бас эндээс өчтөр энэ зургийг харцгаагаад манай эргэн тойрны хүмүүс ярьцгааж байсан. Одоо баяр жохлонгийн энэ ах нь бол та энэ залуу яга барилдаг хүн бол бас өдөд ингээ харахад аавасаа бараг том залуу байж тээ гэдэг. Жохоогоос л хамаагүй том. Тий хамаагүй том байгаа байна тий. Хоорондоо бас их адилхан. Тий. Ах дүүнэр байна лээ. Тэгээ 2013 онд хангаа аваргыг одоо Ховд аймаг төрүүлэхэд одоо ийм байсан гэд харж лээ. Одоо тэгэл Ховд аймгаас хангаа аварга Батүлзий зааны дараагийн одоо тэр хэдийг өөрчлөгч болсон байж шүү дээ. Энэ хүмүүстд Ж хангаа Батүлзийтэй барилдана гэд хэлсэн бол бас итгэх байсан болоогүй болоо хэрч бас ер нь сонирхол баг.
Жахаг явж бол ер нь өөртөө их ихтэй бас бэлтгэлээд сайн байдаг тийм их дайчин тийм оо шазгар зантай шүү дээ. Одоо хүмүүс харахад бас нэг жахаг их тийм 50 дүлгөөн л гэж яг ер нь бас их тооцоотой их дайчин залуу байдаг. Тэгэхээр ер нь энэ сайхан форма хадгалаад одоо төхөж байгаа улсын их баяр наадамдаа ер нь тун одоо өндөр бэлтгэлтэй орж ирэх нь гарцаагүй болов гэж тааж байна. Одоо яг энэ сайхан формол хадгалчихад тэгээ 2 сарын хугацаа биш үү дээ. Нэг 5 таарчхад цаашаа авчиртай шүү. Ер нь тэр 12-ны наадамтай ч их төстэй байж магадгүй л байхаар харагдаад байгаа да. За ингээд нэвтрүүлгийн ивент итгэгчтэй үзэгчтэй танилцуулъя. За ерөнхий ивент итгэгчээр хамтдаа бүтээр Rio Tinto, үргэлж өдөө Apo компани, ирээдүйн технологиор холбооны Mobicom, урьдчилгаагүй автомашиныг авахыг хүсвэл ган тоос моторыг зориорой. За мөн хүчирхэг хөгжлийн хурд шунхлаа компани, зориглон брэнд зориглон амьдрий өвд хийсэн өрөмтөг зүй ихнүүдэд өрхийн үйлчлэгээний шинэ эхлэл Mobicom, Monpay хэлбэр байлаа. Тос тослогооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas хамтран ажиллаж байгаа үзэгчтэй ингээд хэсэг хугацаанд завсарлаад эргээд студидд уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Шунхлаа компани, хүчирхэг Монголын хөгжлийн хурд. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр. За нэвтрүүлгийн энэ хэсэгт бид нэм гарагт болсон байдлаа нэг та бүхэнд онцлон хүргэх гэж байна. Тэгэхээр нэм гарагт бол Завхан аймгийн Сант Маргал сумын харьяат бүгд найрамдах Монгол ард улсын Арслан Санзүрэнгийн нэрмжид аймаг цэрэг сумын цолтой анхны 512 бүхийн барилдаан Монгол бүхэн өргөнд болсон. За энэ барилдааны тухайд бас Тумах ямар одоо зүйлийг хэлэхээр их онцлогтой барилдаан бас. Тий яг одоо Монгол бүхэн өргөнд барилдаанууд бас олон болж байна. Тэгээд аймаг цэргийн цолтой бүхийн барилдаан бас арай жоохон цөөвтөр болж байна гэж үзээд бас 502 бүхийн барилдаан зохион байгуулъя гэдэг Ив Монгол клубээс санал тавиад манайд тэг манайхаас хамтар зохион байгуулъя гэж зохион байгуулсан байгаа. За 5 ер нь 512 бүхийн барилдаан хэдэн удаа болж байсан бэ? За 512 бүхийн барилдаан гэхээс илүү 512-аас олон бүхийн барилдаан гэхээр нөгөө сумын цолтны барилдаан маань бүгд сар болгон дээр 512-аас илүү их болж байна. Зүгээр улсын цолтны барилдаан энэ төр гэдэг юм бол бүхийн холбооны Монгол хөргөөний ойгоор энэ төр 512 бүхийн барилдаан гэж бас болж исэн ийм тохиолдлууд бол байгаа. Яг аймаг цэргийн цолтны бүхийн барилдаан 512 барилдсан анхных. За 512-д арай төгсөн нь бол миний санаж байгаагаар 2006 онд байна уу? Монгол хувцсны баяр гэдэг. Одоо энэ улсын харцаг Арслангийн Бямбижо цэргийн арслан цолтой байхдаа төрүүлжсэн санагдаж байна. Эд байсан үед тийм. Тэгэхэд нэг 480 орчим бүх барилдсан болоо би бас тухайн барилдааныг үзчихсэн. Гэхдээ зүгээр төсөөллөөрөө санахад бол нэг 480 орчим бүх барилдсан байх гэж бодож байна. Яг тэрнээс ойртож одоо барилдсан барилдаан гэвэл 400-аад барилдсан аймаг цэргийн цолтны барилдаан бол тухайн үедээ ганц нэг болсон баха. Тэгээ яг хамгийн олон нь бол энэ 512 анх удаа болж байна. За ингээд үргэлжлүүлээд 512 бүхийн барилдааны 55-ны амыг хэдүүлээ хамтдаа харцгаая. За 55-нд аймгийн Арслан Мөнхбаатар сумын зам Батэрднийг амлаж авсан. Батэрднийг залуу Аранга аймгаас ирж барилдаад 4-5 шиг болсон шүү. Аранга аймгийн Цэнхэр сумын харьяат үзэгчд бол одоо дэш аймаг цэргийн цолтой хөвчүүдийн барилдаан үздэг. Улс аймаг үздэг хүмүүс бол Соронзон бол зааныг сэжээд давж байснаар нь Соронзон бол зааныг нэг наваа хайжсэн залуугаас энэ өөрийнхөө насанд бол өсвөр залуучуудад нэлээ үзээтэй. Сумын цолтны барилдаанд хэд хэдэн шүүхтэй зүүн дархан талтай ийм залуу бас сүүлийн жоох идэхгүй барилдахгүй байна уу гэж харагдсаар нь нутагтаа спорт роонд ажилладаг болсон юм шиг байлээ. Энэ барилдаанд Жамбал багштайгаа яриад барилдаад дөрөв тавсан. Ерөн ч их цэвэрхэн барилддаг, хөл гоё явдаг. Авраг дэд сургуулиуд төгссөн гэдэг баха. Их тийм дараахан залуу байдаг. 98 оныхны юунд барилддаг гэсэн санагдаж шүү. Тийм нас бол 97 оных баха. Тэгээд нөгөө хоошоо хойдлын сардаа төрсөн баха. Энэ барилдад очилсан бас их гоё цэвэрхэн барилддаг. Хөл авдаг залуу байдаг. За тэгээд энэ барилдааныг ч нь бол баг энэ оны аймаг цэргийн цолтой бөхчүүдийн авраг шалгаруулах барилдаан гэдэг хэлчихэд баг буруутахааргүй том барилдаан болоод байгаа. Яг тэгээд шуудхан хэлчихээ гэхээр энэ оны нөгөө тэргүүлэгчд маань гэмтэл бэртлээ өөр шалтгаануудын улмаас хараахан ирж барилдаг учраас хэлэхэд болохгүй байлаа. Аймгийн Хурц Арслан цолоороо дуудуулж 512 бүхийнхөө барууныг магнаалж боссон аймгийн Арслан Алтан гэрлийн Отгонбаатар энэ даваанд өөрийн нутгийн дүү Булганы Эрхэнбаяр Монголын Эрхэнбаяр дүүгээ хавийн даваанд гаргаж өгөөд илүүсээ тайлсан.
Ус аймгийн давс цум яриат аймгийн арслан Сэрод 5 даваад шүүгэрсэн барилдаан бидэнд харагдаж байна. Өнөөдрийн бас их хүлээлт өндөртэй байсан бохол яхаа аргагүй Булган аймгийн сайхан сум яриат аймгийн арслан Батсүрийн Бат Эрдэнэ байсан. Аймгийн зам Баяр жаргалыг цөөхөн бөхөөс 5 бөхөөс амлаад давлаа. Сквадр аймгийн яриат 2 аймгийн арслангийн барилдаанд Сквадр аймгийн Түмэн цогц сум яриат аймгийн арслан Эрдэнэгийн буян тогтох давлаа. Арангаан 2 хүчтний барилдаанд аймгийн замд Орд самбуу таллаж ардна гараад аймаг зэргийн цолтой бүхийн барилдаанд анх удаага шүүгэрч байна. За тэгээд энэ барилдаанд бас ерөн шүүгэрсэн хамгийн залуу бүхэн бол аймгийн замд Орд самбуу байсан баха 2002 оны залуу шүүгэрлөө. Тийм баха арслан болсон жил төрсэн тийм хүүхэд баха. Аав нь аймгийн арслан хэмэдэх оргил сайхан гэдэг бүх Арангаан аймгийн наадамд 2002 онд төрүүлсэн байдаг. Дөрвийн даваанд сэдсэн мэхээрээ Бат Эрдэнэ Мөнхбаатар хурцыг сэжээд тэр жигтэй голлож дайруулад өвдөг шороодсон. Хинтээ аймгийн ариат Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын ариат аймгийн начин Ган Зөрөг Дорнод аймгийн ариат аймгийн хурц арслан Түр мөнхийг зүүн талдаа хавирч толгойг нь уургалаад давлаа. Ган Зөргийн хувьд бас нэг аймгийн арслан цол залаа тэмдгээс солиход жирнэ. Тэр ойрхон байгаа вэ гэдгээ энэ барилдаанаар тодорхой сайхан батлаад харуулчих шиг. Ерөнхийдөө бас үлдэхлийн хором өнтрөх айдаан мах шиг байл шүү. Энэ үлрэлийн барилдаанд гарах болгондоо нэлээд дажгүй барилдаад байгаа. За заамрын давааж амц бас жин мас ихтэй гэхэд сэрийг уран барилддаг хүндээ. За тэгээд энэ аймаг зэргийн 500-502 бөхөөс аймгийн начин цолтнуудаа төлөөлж цойлж барилдсан. Аймгийн начин цэрэн тогтохын даваанд аймгийн арслан Баян зүгийн амд очиж барилдаад мордож шидээд өөрөө тохиолдлоо. Цэрэн тогтохын хувьд бол 4-ийн даваанд их чулуун хурц, 3-ийн даваанд төгөлдөр хурцуудыг даваад баруун мордоогоор навж байгаа байсан. Тэгэхээр энэ баг цолтоо дээшгээ барилдаж байгаа аймгийн цолтнууд жир нь нутгийнхаа наадамд очиод барилдахад хамгийн багадаа л түрүү үзүүрт яригдахаар хэмжээний бэлтгэлтэй залуучууд харагдаад байгаа. Улаанбаярын Батцооч хурцын Мөнхбат начин давсан барилдаа. За ням самбуу одоо 2 хэрийн барилдаан байна. Энэ одоо 2-гийн залуу аймгийн начин залуу Монгол улсын өс хөдөр начин Мэжидөржин Жамин бүрэн ничний төрсахыг нөхөд. Бас л өөр хангаад төрөө хөхд нэрлэгдэж л байгаа залуучууд энийг дээ. Сүүлийн 2 үйлрэлд бол ер нь бэлтгэлээ буцаж хийгээд их сайхан формтой барилдаж байна. Баянгор аймгийн Бууцхан сумын ариат аймгийн арслан Хүрлбаатарын Балжин ям аймгийн арслан Гончиг тавхайг сонгож давлаа. Өнгөрсөн жилийн арслангуудаас бас нэлээд тийм дээшээ барилдаж шахаж барилдаж байгаа арслангуудын нэг нь Балжин ям арслан байгаад байгаа. Бат Эрдэнэ Балжин ям нар бол ялч бас үеийнхнасаа ондоо барилдааныг үзүүлж байна. Аймгийн арслан гал удархын мөнх хоёр цэргийн начин Гамбат Эрдэнэ тогтохыг амлаад давлаа. Бас л зөрөгтэй хэмэртэй барилддаг залуу да манай мөнх шивд бол үзүүлдэг гаргадаг барилдаанаа л гаргасаар байгаа. Тэгээ олон бүгд чуулаад ер нь олон газрын олон сайчулж чуулсан наадам дээр илүү сайн барилддаг юм шиг харагддаг. 5-ын давааны Тунаанд аймгийн арслан Мегмар доржийн Баяр жавхлан аймгийн арслан Эрдэнэтийн мөнх эрднийг толгойг нь уургалж сугдаж шагтлаад энэгээр их олон хүнийг хийж байна да. Ингэж унахад ч шилүү зөрөнд хатгаад их л хүнд байгаа да энэ том хүнд ингэж дараалах. Унж байгаа бүхтөө. Унж байгаа бүхэд бол ер нь байхыг ер нь орохыг хүсгээргүй л байрлал. За 5-ын давааны төгсгөлд аймгийн арслан Баяр баасан толгой зөрүүлж зүүн талдаа хавраад аймгийн арслан нар мантахыг даалж байна. Жохогийн саний шагталт чинь юу 3 дээр байна уу да. Төмөрсөхийг бас яг ингэж. Тий. Шагтлаад давчихлаа. За давааны төгсгөлд бүр сүүл үлдсэн барил да. Чойжлсруу яар сар галуунчих шиг болсон даа энд. Гэвчлэх бас биенжин хүчний илүүгээр үлдээд өөрийнхөө зүүн тал дээр ирд суйлсан учраас сайхан суллаад мэдэрсээр байгаа давлаа. Бас нэлээд маргаантай барилдаан болсон. Хэдийн Чойжлсруу арслын дөвдөг шороодж байгаа ч гэсэн цолонд ойрхон уран барилдаан шагналсан тий. Цолонд ойрхон бүхийн шагнал гэж бас өгж байсан. Залуу ирээдүйтэй бүхийн шагнал гэж. Тэгээ уран гараад өвөтэй бүхийн шагнал яваас өгсөн тийм ээ. Хөвсгөл аймгийн яриа залуу хэр болд гээд гоё залуу бас шагнал өгч байлаа. Сайхан гараатай залуу үлээ тэр. Нэгийн даваанд бас яг хоёр болдыг ярьсан дээр сонирхуулж ярихад энэ 562 хүн барилдааны зүүн талын тэргүү магнад нь за Дундгой аймгийн Дэрэн сумын уугуул, Дорногой аймгийн суугуул, аймгийн Хурц Бадрангуй хичээл тарслан, Бадамгарвын Баттөр гэж 67 нас хүрж байгаа Ахмад Арслан бас гарсан. Одоо бас дал шахсан наснд бие хагаан хэрхэн сайхан авч явж байгаа вэ гэдгээ нотолж нөгөө талаар залуучуудаа бас урам зориг үлгэр дуурайл болох үз. Тийм үйлдэл гаргаж барилдсан. За Дорногой аймгийн Баяр наадамд Дорногой аймагт ер нь насаараа ажиллаж амьдэрсэн хүн байгаа. Тэгээ Дорногой аймгийн Баяр наадамд 4 төрүүлж
За 3 байна уу бас 4 үзүүрлээ 6 удаа их шүүгт үлдсэн. Ер нь нэг 15 6 удаа их шүүгээс дэш барилдсан. Тийм хүчтэй арслан. За тэгээд энэ барилдаанд зүүнний мөнөж барилдсан байгаа. За тэгээд эр болдын хувьд бол 1-ийн даваанд Баттар Арсланг, за 2-ийн даваанд Барууныг магнаалж барилдсан. Баярхуу Арслан гаяад өөрөө их сайхан тийм гараад ивэтэй би яа сайхантай залуу харагдана лээ. Улсын харцаг эдлбэг улсын чин Бадрал нарын төрөөс нутаг улаан болсон залуу гэж дуулжсэн. 4 мөч 50 их чадтай сайхан залуу. Сайхан ирүүлээ тийм ээ. Тэгээ бас их уран гараад ивэтэйс учраас уран гараад ивэний шагнал авсан. За өсгөрөөдүүдтэй бүхэн шагналын бол нөгөө завхны буян жаргал гэж бас сайхан барилдаанд залуу байдаг. Тэр залуу авсан. Одоо ер нь 20-т өнөө 19-т тийм залуу байгаа хаа. Тэр харж байгааг бол залуу их сайхан барилддаг залуу. Өсвөрийн улсын аврагт ордог байсан юм аа. Эдийн хүн чинь л бас унган шавнырын нэг сүүлийн 2-3 жил бас эдийн хүн чинь дээр яг дагнж хийж байгаа тийм залуу байгаа. Өнгөрсөн 100 завхны тосон зөнгөл төрүүлсэн байв да. Тийм залуу лээ. Шинээр сумын зам бол. Тийм шинэ сумын зам тий. За ингээд үргэлжлүүлээд 6-гийн давааны ямыг харцгаая. За 6-гийн даваанд аймгийн Арслан Мөнхбаатар аймгийн начин ган зургийг хамтаж авсан бол аймгийн Арслан Батцоож, аймгийн Арслан Баярвасан. Батцоож бол энэ Норманд Баярвасан хоёрыг давхар амлсан байсан. За. Тэгээд нэг Баярвасан даваад давхар амлна гэж одоо нэг өмнөх даваанд барилдж байгаа хоёрыг амлахыг хэлдэг нэг тийм ойлголт Монгол хэд байдаг. За тэгээд Баян сүхс мөн адил комплекс Чожсор хоёрыг давхар амлсан байсан. Амлчихсан байсан. За тэгээд Галуутрахын мөнхөр аймгийн Арслан Сэруудыг амлаад аймгийн Арслан Ямсан буу Эрдэнэгийн буян тогтох Арслан амлаад Даваажумц Арслан Өргөл сайхны Дорд Самбууг амлаад Эрхэнбаяр Арслан Гурван бөхөөс аймгийн Арслан Балжин ямыг амлаж Булган аймгийн Сайхан сумын ариат аймгийн Арслан Батцуурын Батэрдэн Ховд аймгийн Мөс сумын ариат аймгийн Арслан Мягмар доржийн Баяр жавхланаар хоорондоо энэ даваанд тунж барилдахаар болсон. Ер нь энэ өдрийн үзэгчдийн төрөө хөхөд хамгийн их таамаглажээс 2 хөл 6 дээр тунах шиг болсон да. Тий. Хоёулаач бас бүхий өргөндөө үзүүлсэн амжилтаар бол яа харахгүй энэ хоёр. Тий. Цойлсон 2 хөлтөө 16 бөхөөс 14 аймгийн Арслан, 1 аймгийн Зан, 1 аймгийн Нэмэгдчин 6-гийн даваанд босч барилдсан энэ. Алуус аймаг зэрэг болохоор яалтч ингээл аймгийн Арслангууд. Тий, Арслангууд төрөлдөлтэй ер нь үзчихсэн бөхчүүд бол ондоо л байдаг л дөө. 6-гийн давааны хамгийн урдаар аймгийн Хурцбадрангуй Арслан их төрийн Мөнхбаатар аймгийн начин ган зургийг хавирхт нь сугдаж дахимдаа тэр чигт нь хөндлөн дайраад хараа талдаа Мөнхбаатар хурдан тэгт. Энийг биений жинд бас түүрдэхгүй гоё барилддаг хөл тоо. Зэрэг. Аймгийн Арслан Даваажумц угсгээд урагшаага хөөхтөн дөнгөж хагалт цохоод илүүсний орцон дээрээс дунгуулж татаад аймгийн Зан Дорд Самбуугийн давсан барилдаа бидэнд харагдаж байна. Энд баруун талдаа их гоё хутгаад мордогт нь өсөрж хутгаад аймгийн Арслан Мөнх хоёрын давсан барилдаа. Саяны түрүүнд давдаг Дорд Самбуу бас саяхан Японд хаврын баярт нь төрүүлээд ирсэн баха. Японд бас барилдаж ирсэн шүү. Би тэр харахад Хөвсгөл аймгийн харцаг Цолонбаатрын хүү Тэмүүлэн гэдэг залуутай үлдсэн барилдаж ирсэн дэ хараг давтсан байсан баха. За тэгээ тононы оргил барилдаа. Энд нэг алсын шуудаг руу яваад тонгочихлоо гэж харж байсан. Тэгээд хаширмж хаширлаад барьцаа сэтгдэг юм байна. Тэгээд дахиж дайрж яваад суллаж үлдсэн Баяр жавхлангийн хариу довтлоонд орж өвдөг шороодлоо. Энэ яг өөрийнхөө мордож хуураад буцааж мушигдаг өөрийнхөө үндсэн довтлогоо хийгээд уг нь энэ том хүнийг бол хоёр тийш нь хөдөлгөөд маш гоё биеийн жингийн шилжүүлж довтлсон. Тэгээд тэнцэр алдуулсан тий. Сугдаатай учраас экстэйшигээ өргөж цацаж болохгүй л байсан юм байл л дээ. Ер нь барь цаанчаад ерөө сугдаа биш доор ер нь зодогны доод хормоноос авчихсан байсан бол цацаад жоохон илбэгдээд илээ заадах. Хайчих боломж ер нь харагдсан шүү. Яг энэ хоёр бүхий барилдаан дээр нэг Баяр жавхламаас гиндүүлж дунгуйлдаад би нэг Бат Эрдэнэгээс нэг тэгж их шатхыг харж байгаагүй. Тэгээд их шатна лээ. Шатаад бас ер нь өөрөө чангарч явж байгаад өвдөг шороодсон. Аймгийн Арслан Батцоож, аймгийн Арслан Баярваснаар давж байна. Батцоож уртсын хувьд бол тактикийн барилдааныг тун сайн хийж, давхар шуудганы барьц урт хүлээцтэй хамгаалж байгаад давхар шуудган дээрээс хөндлөн мөргөөд тхийг үүцээлээ. Аймаг цэргийн цолтны барилдаанд нэг 2 удаа шүгэрч байгаа л. Тийм баг. Хэлээ л дээ. Амжилтыг нь тоолохоор за тэгээд энэ давааны төгсгөлд бол аймгийн Арслан Батбулгын Ямсан буу аймгийн Арслан Эрдэнэгийн буян тогтох нар тун хүч авсан барилдааныг хийж таарсан да. Ямсан буугийн хувьд бол бас их тийм дэвчээртэй содон барилдаантай бөхштэй.
хүнд их наалдаж барилддаг. За бас өөрөө мэхээ их даацтай хийдэг. Аргач угаас чөлөөтөөр барилдаж исэн. Тун тесрэлттэй. Барилдаантай бүх. За толгойд руу зайлж босгоход нь зөрж зайлж босгаад. Энэ өдрийн түрүүх аймгийн Арслан Эрхэнбаяр аймгийн Арслан Балжин ямаар давсан өөрөө 3 бөхөөс амлаад. Тий. Ер нь бас их тооцоодоо шийдэмгийн барилдааныг л үзүүлж. Ерөнхийдөө бас хуучны Эрхэнбаяр биш болсон байлээ одоо. Хамгаалаад хүлээж зогсдог байсан тэр байдал арай өөр болж бас даацтай хийдэг. Явж барилддаг болсон. Тэр нь ч их давуу тал болж байна. Тийм байлээ. Энэ давааны төгсөлд тэгшүүрцэнд хурж хүч шахаж барилдсан 2 аймгийн Арслангийн барилдаан. Монгол орны баруун зүүн зүгийн 2 шилдэг аймгийн арслангуудын барилдаанд аймгийн Арслан чангаруулаад авлаа. Нэг хийх гэдэл нэлээд удаан хүлээж байж хийж таарлаа. За тэгээд энэ хоёр бүхийг бол давхраар нь аймгийн Хурц Арслан их төрийн Мөнхбаатар амлаад аймгийн Хурц Арслан Улаанбаярын Батцоож 5 бөхөөс аймгийн занд Орд Самбууг амлаж аймгийн Арслан Баянсөх 3 бөхөөс аймгийн Арслан Эрхэнбаярыг амлан авч аймгийн Арслан Мөнхбаяр аймгийн Арслан Баяр Жавхлан нар хоорондоо 7-гийн даваанд буюу шүүгийн 8 тунж барилт харуулсан. Тэр нам авсан байдлыг харахад ч яг энэ байдлаар л гэж тааж байсан үзэгч фэнүүд их олон байсан баг. Тэгээд Баянсөхийн амрал ер нь хэцүү юм доо 3 бөхөөс ингээд давхар яг 3 өөр багцаас сонгож байгаа юм шиг л хурдтай тесрэлттэй нэг нь байна. Барилдаанч төвчээртэй нэг нь байна. Хүчтэй нуруулаг бие том биетэй гэдэг нэг нь байна гэдэг. Бүчүүдээс сонгоод амсан. Энэ давааны барилдаанууд түргэн шуурга хурдан болж шийдэгцээ. Хаал зохихт нь хөлөө өргөж гаргаад. Тий. Зөрөө сугдахтан зүгээр мордоод баг зэрэг зүлгэж гисэн чинь л яг өвдгөр шүрхцэлтэй. өвдгөө татаад боссон байлаа. За тунаа ирвэх. Сэжиж иргээд наан маруун тохоо үрсэ. Биш тайлбар дээр улсын гардаан тогтох улсын зам Агмар сүрэн нарын барилдааны орчин үеийн хөлбөр байлаа гэж хэлэх гэж хэлзэгтэнж байгаа тэгээд. Аас загнуулахын нэмэртэйгээд дугаа болоод өнгөрцөн шүү дээ. Яалч хий дарсан байлээ. Баярлалаа Арслан гэвэл. Тэгээд хоошоо гүйцэж тэр сижиж байгаа номорж байгаа хүч гаргаж байгаа энэ төр бас. Тэгээд яг энд одоо хүч гаргачаад өндийхтэй бас гойны ар нэлээд чангарсан баг шиг байсан. Тоглож байгаа харагдсан шүү дээ. Гойны уутч бас ер нь гинтсэн ч байж магадгүй. Ноглол таяр нэлээд хүчлсэн шүү дээ. Одоо 140 50 элтэй хүнийг ингээд яг шил үзэн дээрээ тэгнж байгаа тоошоо зүтгэнэ гэдэг бол бас мөнх хоёрын хөл те. Тийм мөнх хоёрын хувьд бол өөрийнх нь дайчин чанараар л иймэрхүү хэмжээний тамир гардаг байх л та. Аймгийн Арслан Эрхэнбаяр аймгийн Арслан Баянсөхийг мөн адил толгойдоо талдаа босгаад давсан. За энэ бусгаан дээр бол энэ даваанд харин хөмрөө залгаад гэхээ гүцээсэн. Нэг их хамгаалалтын начингийн барилдаануудыг л ер нь арай нэг өөр хүний биен дээр хараад байгаа юм шиг л харагдаад байгаа шүү. Ер нь амгаа бэлдэж байгаа хаа бас. Тийм бах ер нь. Амгаагийн барилдаан л ер нь яваад байгаа харагддаг. Аймгийн занд ордсон бол синжиг зөрүүлж атгаад аймгийн Арслан Батцоожийг мордод зүтгээд за бүр хөлн тэгнэд ирэхэд нь суйлаад ард тийш нь шидээд тун ойрхон газарцсан. Тэгээд яа харахгүй төрүүлж ташаалдаад шороотсон байлаа. Өөрөө шууд өгчнөлээ тий. Тэгсэн. Мэдсэн баг л та. Ер нь Батцоож арслалтаа барилдахад ихтэй ер нь яг жим бах төвний хувьд их дарамттай юм билээ л тий. Хоёр гараас нь зөрж чадахгүй ингээд хамгаалаад лээд зөрж чадахгүй байсаар байгаад шууд төрөх юм бол хүндэрчих гээд байгаа. Тэгээд ялч шийдсэн мэхээгээл явсан энэ 430 дэх барьтай Батцоож уртсын хувьд бол энэ өдөр бас их сайхан барилдаануудыг үзүүлж дээшээ үзүр төрөв бол алтгаар шалгарн болцсон. Сайхан ягтж байлаа те ер нь. Алдаагүй өрөлдөж байлаа. Нэг сумын занд олон төрүүлж исэн үеийн Батцоож л яг эргээд ирсэн л баг шиг байлаа. Харагчл яг л цолондоо сайхан тасаад гараад ирсэн юм уу да гэмээр харагдан лээ. 7-гийн даваанаас онцлох байлдаан танихаар. Тэгээд яалтчууд гэдэг нэг хоёр баяр жохлоо ирэх байлдаан л та. Одоо нэг нь бол мэдээж энэ цаг үед аймаг зэрэгтэй байдгаа дэшиг одоо улсын цолтнуудтайгаа тэнцүү тэднээсээ одоо зарим үед илүүч барилдаан гаргаж барилдаж байгаа энэ залуу байна. За нөгөө бүх нь бол мэдээж одоо бага жинтэй, бага үетэй боловч тэмцэлтэй зоригтой барилдаа үзүүлдэг ийм хоёр залуугийн барилдаан бас Монгол хот төдийлөн олон хийгдэт байхгүй ийм хувилбараар шийдэгдсэн. Энэ барилдаан бол ялцчгүй онцлогч талтай. За ингээд үргэлжлүүлээд 8 даваа буюу за шүгийн 4 бүхийн хамыг харцгаая. За 8 даваанд аймгийн Арслан Мөнхбаатар аймгийн Арслан Батцоожийг амлаж авсан бол аймгийн Арслан Мөнхбаяр, аймгийн Арслан Эрхэнбаяр хоёр хоорондоо
тунаж барилдсан. Хоёр уртс хоорондоо барилдаад хоёр арслан хоорондоо барилд харуулж байна. Мөхөдөр арслангийн ам бол нэг бас тэгж хол зөрх хөргүүл ам байсан баг та. Хонд барилдаа байсан Батцоош уртсыг Сол Ирэмбийнхаа дагуу хамлаад барилдсан. Энэ барилдааны өмнө бол Эрхэнбаяр арслан Мөнхбаяр арслан хоёр хоорондоо өмнө 2 удаа онолт орж барилдаад хоёуланд нь Эрхэнбаяр давсан байдаг юм байлаа. Тэгэхээр бас Мөнхбаяртай одоо барилдааны агуулгын хувьд тэгж их нийцээд байхааргүй бөхөө гэдэг нь энэ статистикээс нь тодорхой харагдаж байгаа. Зүүн золгоон дээрээс гар гаргаж давуулаад өөрийнхөө дархан баруун талтай хавирах мэхээрээ Ховд аймгийн Чандман сумын area Тов Түхийн дэвжээний бүх аймгийн урт зарслан Улаанбаярын Батцоож тэргүүн байр булаацалтаар шалгаран үлдсэн. Аймгийн чи Эрдэнэ улганы хотыг харагдаж байна. Эрхэнбаяр ургийн хамаатан. Яг зүүдээс нь зөрүүд зүүн давуулахад маш гоё зайлаад. Хавраач яг цээж их гоё зайлж эргэж өгсөн учраас их гоё таарж даацтай орлоо. Энэ үргээ бол асал Эрхэнбаяр ер нь тамираар илүү хичээл л дээ. Тий. Тэгээ өөрөө их нэгт учраас ер нь нөгөө хоёрын довтлогоо болгон дээр сайхан хүлээж хамгаалж байгаад тактикийн тун сайхан барилдааныг үзүүлж. Дараа нь бас яг зургийн харгалаар ер нь их өндөр гаргаж ирсэн байлээ шүү Эрхэнбаяр хувьд. Тий. Мөхөшл өөрөө мундаг тулдаа энэ ер нь бие багтаа ингэ сайн барилддаг болохоос яг ингээл одоо Мөнхбаяр ч юм уу Мөнхбаяр Эрхэнбаяр ч юм уу өөр юм Бяртай аймгийн арслантай барилдаад ингээд иймэрхүү байдлаар татуулах боломж ихэлтэй ялчгүй. Жингийн зөрүүн чинь хололтой бас. Тэгээ өмнөх даванд бас тэр гуйны артлт нэг баг зэрэг заа өөрлөөд Эрхэнбаяр арслангийн үүдээс бол тэгж хүч гаргаж чадлаггүйгээр өвдөг шаардсан. За ингээд Монгол бүхэн өргөнд анх удаага аймаг зэрэг сумын алдар цолтой хүчит 512 бүх чуулж барилдсанаас тэргүүн барь булаацалтаар шалгаран болтсон аймгийн урт зарслан Улаанбаярын Батцоож болон аймгийн арслан Мягмар дорж нар Эрхэнбаяр Эрхэнбаяр нар талалын цэцлүүдээ ханаруулсаар гарч ирсэн дээ. Энэ хоёр бүхийг бас нэг дээшээ шүг рүү гарч ирэх болов үзүүр түр рүү ингэж барилдаан үзүүлэх болов гэж хүлээж байсан фэнүүд ер нь хэр их байсан юм бол доо. Эрхэнбаярын хувьд бол энэ үйлрэлд нэг аймаг цэргийн цолтой бүхэн барилдаанд үзүүрлэгчсэн байж байгаад толгой зөрүүлж дархан зүү авирах мэхээрээ Улаанбаярын Батцоож хурцыг давлаа. Тэгээд анхны төрөөгөө тэгтэж байна. Заалтч анхдагч дийлгээ нутагч байх хэл байдаг юм байна да гэд. 502 их барилдахад тэгээд анх удаа барилдахад болгоны арслан төрүүлж байгаа юм да тий. Асал сони юм да. За яг одоо дэлгэцэнд бидэнд түрүү бүх Эрхэнбаяр арслангийн барилдааны төвөр тойм харагдаж байна. Нэгийн даваанд Өвөрангай аймгийн сумын зан Гончиг тавхайг Ширв тавхайг андуурж байна. Ширв тавхайг давсан. Хоёрын даваанд Сэлэнг аймгийн аймгийн нутгийн Амархууг давсан. Амархуутай бас нэлээд хүч авсан барилдааны төгсгөлд хотгож байгаа юм. Тун гоё угсрам их хийсэн. Тойруулж шахаж татаад зүүн хавираад хавирсан хөлөөрөө шууд савлж утгаад тэгсэн. Давсан. Амархуутай доор бүх өргөний үдэнд тараад шуудын дээрээс надаас илүү вертаа юм байлаа гэд инээд талаас зөрж илээ. За 3-ын даванд Говьлтай аймгийн Төгөрөг сумын Ариатай аймгийн зан Баатар хүүг Утгааг нь гаргаад тойруулаад татсан. Баруун зүүн зулгаан дээрээс яг л тэнцвэгэн барилдаад байгаа. Тэр цаашаа хөлөө хэрхэн өргөснийг үзэгч маань харсан баг. Ийм л мэдрэмжтэй бөхтөө. За 4-ийн даваанд Завхан аймгийн Шилүүстэй сумын Ариатай аймгийн арслан Батбаатрыг зүүн талдаа хавираад тавьж байна. Яг л булганы начингуудын тэр нэг залгамжил байгаад байгаа л да. Даваа их тусам чангардаг, төвчээртэй, их урттай хоёр талаараа барилддаг. Юу юугоос тэр синжигэн дээр хүн таллуулаад хөл гараа алдаад унчихгүй гэдэг их олон тийм давуу талууд ирхмээд байгаа. 5-ын даваанд нутгийн арслан, нутгийн ах аймгийн урт зарслан Алтан гэрлийн Отгонбаатар арслангараа давж. Ер нь анх барилдж эхлэхийг их тийм төвчээртэй залуу тэр их нам өрөлттэй тийм залуу байсан. Тэгээд одоо хэрийн хүн залхачаар ийм өрөөн дээр одоо ямар төвчээртэй ингэж харддаг байсан. Тэшүүрийн спортын мастер гэсэн бахаа ураг. Тийм. Тэгээд ер нь тэндээс тэр их төвчээр суусан бахаа энэ ямар ч олон жил хийсэн. Ямар ч хүнтэй ер нь байнгын л төвчээр илэрхэж байгаа гэдэг шүү дээ. Энэ зарлуулдаг одоо компанийн захирал бас тэшүүрч хүн байдаг шүү дээ. Бомб тундраг гэдэг компани дуучин мөнх амьдрал гэдэг залуу чинь бас тэшүүрийн зөв тэр тамирчин шүү дээ. Тэгээд ер нь тэр учраас нэг нутгийн хүмүүс тэгээд тэр учраас жураг дэмждэг байж магадгүй зүгээр таамаг. Ер нь дүүн ч гэсэн өсөх хоёр гээд
залуутай аймгийн залуу. За хоёулаа ер нь тишүүрээр явдаг. Хоёулаа улстай тишүүрээр ер нь төрүүлсэн алтан мөнгөн медальтай ер нь олон удаагийн одоо төрөө авчихсан юм хоёр. Ер нь бол бөхөөсөө илүү тишүүрээр илүү амжилт гаргасан. Тишүүрийнх нь бол ер нь андахгүй юм байл л дээ. Одоо ч бөхөр андахгүй л дээ. Одоо бөхөр андахгүй болсон. Одоо бөхөр андахгүй л дээ. Энэ яг толгойтой талруугаа тэр зайлж босгож байгаа. Тэгээд хөмөрж байгааг нь харах юм бол аргагүй нэг тишүүрийн хүн шиг л нэг хоёр хөл ингээд огцом солбож байгааз. Тэнцвэрэн тэр гойд штэ. Тий. Нэг хөл дээр зогсож хоёр хөл дээр байгаа юм шиг л тэнцвэртэй штэ ер нь. Тэгээд энэ хоёр хөл бол ер нь л зэрэгцэж гიშгхгүйгээр тэр нэг олон давуу чанар байдаг. Тэгээд төвчээрээр ямар хуу хэмжээний төвчээртэй гэдэг бол Монголын ард түмэнд нэг төв зингэлэгтэй улсын арслан содон зоржтой барилдаад харуулчихсан л та. За тэгээд зүүн талдаа хавраад их төвчээртэй хүн чинь ингээд мехнүүд наацтай болоод ирэхээр Далтан цоож хурцсан яаж барилдаж байгаа яг тэр шиг сайхан яг л тэгэл боломж байгаа л да. Сайхан болчихж байгаа юм. Бас зүгээр сонирхолтой мэдээлэл өрхөд 7 дугаар ангитай гэсэн нөө Эрхэм баярын хувьд одоо даагууралдуулаад төрүүлж исэн гэдгийгс бас энэ чамргүй уяач гэдээ бас дүүн өчтөр хөөрөөс бас ярьж байсан. Ихэд бас моринд их бас нүтэл залуу юм шиг. Бүгднийх юм явтай илэртэй штэ тэгээд бүгдээрээ. Тэгээд өөрөө гүйсэлж ер нь Эрхмэг явдал төвчээртэй хүн бол холын зайд маш сайн л гүйдэг байх хэвээр. Булганы төмөн өврөл ачаанд бол би дагаа гүйжсэн тэгээд гүйцгээцсэн юм биш шүү дээ. Ер нь тэгээд булганы Монголынхан ер нь бол 10 жил ерөнхий улсын сургуульд нь биеийн тэмрийн хичээл тэр чиглэл бараг тишүүрэл орчдөг юм байл л дээ. Одоо хотод суурин газарт бол биеийн тэмрийн хичээл ихэвчлэн одоо сагсан бөмбөг волейбол гэж ордог тий. Тэн шиг шууд гадаа гараад тишүүрээр орчдөг болохоор яалчгүй хүүхдүүд нь багаасаа ингэ тишүүрээр хичээлгээс өрөл очин нь одоо тийм л байгаад байна л да. Түүн шиг л одоо ахтуу хоёр тишүүрээр хичээлдэг ийм онцлогтой бүхчүүд байна. За ингээд өнгөрсөн 7 хоногийн барилдаануудыг өстө бүхэнд бид тоймлон хүргэлээ. Ер нь энэ 7 хоногийн ер нь барилдаануудын талаар та нэг бас базаад хэлвэл. Саяны 3 барилдааны хэлж байна тий. Тэг яг ерөнхийдөө одоо оюутны улсын аваргыг бол түрүү ярьсан. Одоо ганцаарчлсан төрлөөр буюу багийн бус төрлөөр анх удаа зохион байгууллаа. Монгол Улсын улс орлын их сургуулийн биеийн тэмрийн сургууль, Монгол Үндэсний хөх холбоо хамтраад. За Best Баазар барилдаан бол сүүлийн 3 жил зохион байгуулж байгаа. Best Wedding компани Монгол Үндэсний хөх холбоо хамтран зохион байгуулдаг ийм барилдаа. За энэ жилийн тухай түрүүн бас хашаа хэлсэн. Олон газар барилдаанд давхцлаа. За тэгээ мэдээж хүнд гинти яралтай ажиллагаач болно. Одоо бүртгүүлсэн барьсан бүхчүүдээс зарим нэрж барилдаагүй боловч үзүүчтэй сайхан барилдаан болсноо өгүүлсэн. За удаах барилдаан бол мэдээж одоо Монгол хөргөнд анх удаа аймаг зэргийн золтой 520 барилдлаа. Тэгээ бас аймаг зэргийн золтой өхийн барилдаа ховор болж байна гэдэг одоо шүүмж гэдэг юм уу санал бүх үзэгчдээс барилддаг зүйлүүдээс гардаг. Тэгээд энэ удаад бол тэр хүлээлтийг бас тайлсан ийм барилдаан боллоо гэж харж байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр. Та бүтэн одоо холбооны ерөнхий нарийн бичиг даргах хүний хувьд бүтэн жилийнхаа 2025-аас 26 оны улирал шовтрох төгссөн энэ үед бас нэг жилийн үйл ажиллагаагаа дүгнээд хэлвэл Алтан цомын барилдаан гэдэг бүтэн жил урт хугацаанд үргэлжилсэн барилдаан байлаа. За тэгээд Улс аймгийн алдар суртаа бүхий барилдаан бол 7 хоног бол 2 удаа зохиогдож байна. Тэгээд үндэсний бүхий холбооны бас их том хуралд өгч байгаа энэ үед улирлаа дүгнээд хэлвэл. Тэ ерөнхийдөө яг Монгол бүх өөрөө бүхий барилдаан сүүлийн хэдэн жил тогтмол одоо олон тоогоор буюу давтамж нь их ойрхон болдог болсон. За яг мэдээж өмнө нь одоо цаг үеийн байдал нөхцөлөөр шалтгаалаад сард нэг удаа улсын цолтны барилдаан болох юм уу эсвэл сард одоо их боллоо гэхэд 2 удаа болдог ийм жишээний байдалтай байсан бол одоо бол ер нь нэг 7 хоногт 2 удаа улсын цолтны барилдаантай сардаа нэг 4-5 улсын цолтны барилдаан болдог шүү дээ. За одоо сая сүүлд манахаас тооцоо гаргаснаар за нэг 10 хоногийн өмнө гаргасан тооцоо шүү. Тэгээ энэ тооцоо гаргахад бол сүүлийн 4 жилд 320 орчим барилдаан зохион байгуулж за энэ 320 орчим барилдаанд бол давхарцсан тоогоор нэг 54 мянган бүх барилдсан байна гэсэн тоо гарсан байгаа. За тэгээд зарим жилүүд бол бүр 120 орчим барилдаан одоо нэг үлрэл зохион байгуулсан байлаа. Тэгэхээр 120 орчим барилдаан гэдэг маань бол ерөнхийдөө 3 хоногт нэг барилдаан болж исэн гэсэн үг. За энэ үлрэлийн тухайд бол улсын цолтны томоохон барилдаанууд болноороо боллоо. Мэдээж тэгээд одоо эдэр залуу арслангуудын өрсөлдөөн
За тэгээд дээрээс нь залуу аврагууд мөн манлаж өрөлж байгаа дархаа авраг. За тэгээд доороос тодорж байгаа энэ аймгийн цолтнууд, эдэрхэн байгаа улсын харцаг заанууд, начингууд гэдэг энэ бүхчүүд ерөнхийдөө гэдэг энэ үзэгчдийн сонирхол хүслийг татахын барилдаанд бол олон болж байна. За тэгээд энэ Бэст Баазар бусад төрлийн юм шинэлэг хэлбэрийн барилдаанууд бас оюутны улс авраг гэдэг юм уу иймэрхүү барилдаанууд бас тогтмол биш боловч яг болдог цаг хугацаанд ингээд болоод явж байна. За яг энэ Монгол бүхэн өргөөнд болж байгаа барилдаанаас гадна Монгол бүхэн өргөөний засвар үйлчилгээ тэгээ бусад одоо энэ Монгол бүхтэй холбоотой Монгол бүхийн тогоонд болдог энэ үйл явдлууд жил ирэх тусам одоо сайжирч явж байгаа гэж бас харж байгаа. За эндээс одоо жишээ дурдах юм бол өмнө нь бол одоо нэг цолны хишиг гэдэг энэ уламжлалт юм одоо урамшуулал цалин шагнал гэдэг юм уу те одоо Ахмад хөгчүүдэд Ахмад улсын цолтой хөгчүүд олгодог байсан. За тэгээд тодорхой шалтгаануудын улмаас бас хэдэн жил тасарсан байсныг Монгол үндэсний хөл бас эргээд сэргээгээд хөгчүүдтэй олгож байгаа. За олгохдоо бол өмнө олгодог байсан дүн хэмжээг нэлээд өндөр дүнгээр ахиулж олгодог болсон нь одоо манай Ахмад хөгчүүдэд нэлээд тийм таалалтай сэтгэл ханамж өндөртэй ийм болж байгаа. За энэжлийн тухайд болохоор бас одоо Эрдэнэ тогтолдог Монгол улсын заануудын нэрмж барилдаа Монгол хөргөнд боллоо гэдэг юм уу. За энэ мэтэр ингээд олон шинэ барилдаанууд болж байна. За тэгээд хамгийн гол нь бол одоо Алтан цомын барилдаанаа Монголын үндэсний хөх холбоо шинэ хэлбэрээр, шинэ форматаар үзэгч олондоо хүргэлээ. Энэ нь бол мэдээж одоо нэг Монгол бүхэд одоо багаар нэгдэх энэ байдал сүүлийн жилүүд бас түлхүү орж ирэх хандлагатай байгаа учраас энийгээ дагсан ийм одоо шинэ хэлбэр гэж үзэж байгаа. Өмнө нь бол ингээд нутаг усаараа ингээд дивжээгаал болж гардаг байсан бол одоо найз нөхдөөрөө ив санааны хэлсэн одоо бусад ийм хэлбэр нэгддэг болсон учраас Алтан цомын хэлбэр бол бас зөв юм а гэж үзэж байгаа. Нэмээд бас бүгчүүдийг соён гээрүүлэх тал руу бас нэлээд үе шаттай тэгээд номын аян за ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг Монгол бүхэн өргөнд авчирч бас анги-ангиар нь сургуулиар нь үзүүлж байна гэдэг. Энэ тухайд бас та. Тэг ерөнхийдөө яг нөгөө аливаа байгууллага за дэр дундаа Монгол үндэсний хөх холбоо одоо түрүү хэлсэн нөгөө улирал гэж ярьсан. Одоо оны эхнээс биш яг намрын улирлын нээлтээс эхлээд одоо дараагийн хаврын хаалтын барилдаан буюу наадмын өмнөх сорилго барилдаанаа хүртэлх энэ улиралдаа нэг өрөө зорилго төвшүүлж ажилладаг. За энэ 2025-2026 оны улиралд бол бүхчүүдийн ёсчуудаг одоо соён гэрэлтийг одоо дээшлүүлэх жил гэж зарласан байгаа. За энэ ажлын хүрээнд бол лекц, ярилцлага, сургалт семинаруудыг зохион байгуулж байна. За тэгээд нөгөө талаар энэ ажлынхаа хүрээнд бол одоо энэ хойч үе залгамж одоо болсон хүүхдүүдэд Монгол хөгтөө, Монгол соёлдоо ямар байдлаар хандах ёстой вэ? Энэ одоо ямар өв соёл байдаг вэ гэдгийг харуулахын тулд энэ одоо нийслэлийн засгийн намын удаатай хамтраад 10 жилийн сургуулиудын одоо хүүхдүүдийг Монгол хөрөнд болж байгаа барилдаануудыг үн төлбөргүйгээр үзүүлж тэгээ бүхчүүдтэй одоо зураг авахуулах тэр хүүхдүүдээс одоо сонирхсан асуултаа асуух. За Монгол бүхийн дэг жаягийг сонирхож суралцах ийм боломжоор хангаж байгаа. За бас тэгээд тэр номын аян ингээд мөн нийслэлийн засгийн намын удаатай хамтраад зохион байгуулж байгаа юм ажил байгаа. За энэ ажил маань ямар зорилготой вэ гэхээр зэрэг одоо энэ ялангуяа энэ Улаанбаатар хотын захын дүүргүүдийн сургуулиудад ялангуяа одоо ном ер нь жоохон тийм хангамж таараа дутагдaltaй байдаг юм байна. За тэгээд энийг бол одоо ямар байдлаар хэрхэн шийдвэрлэж болох арга зам байх вэ гэдээ манайх ярилцаад за ер нь бүхчүүдээс одоо сайн дурын үндсэн дээр ном хандуулах юм аян зохион байгуулъя гэдэг. Энэ аян маань нэлээд үр дүнтэй явж байгаа бүхчүүд маань одоо хүртэл бас номын хандивтаа нэгдээд явж байгаа. За одоо энэ хандивт нэгдсэн энэ номыг бол одоо нийслэлийн тэр ерөнхий боловсролын сургуулиуд яг тарааж одоо нөгөө хэрэгцээт хүмүүст нь хүргэх ийм ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй явж байгаа. Одоо арай тарааж өгөөг байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө нөгөө бүхчүүд ер нь бүхчүүд ер нь нэлээд өгж байгаа. Тэгээ бүхчүүд ч өгж जैन. За тэгээ жаяг деген багийн хамт олон маань өгж जैन. Зарим тохиолдолд үзэгчд хүртэл бас өгж जैन. Одоо жишээ нь хамгийн сүүлд гэхэд манай Монгол хөх судлалын тогоонд байдаг одоо цөөн эрдэмийн зэрэгтэй хүмүүсийн нэг анагаахын их сургуулийн багш доктор, буян дэлгэр доктор, номын хандиванд нэгдээд нэлээд олон тийм сурагчдад одоо гарын авлага болох үе юм номнуудыг өгж авах жишээ нь иймэрхүү байдлаар ингээд хүмүүс маань бас өгсөөр байгаа учраас аны хүмүүс одоо яг энэ нэг хаах тэр цаг хугацаагаар зарлаад тэгээд тэрнийхээ дараа хандива өгнө гэсэн ийм төлөвлөгөөтэй. Тэр бол бас их сонирхолтой их хэлсэн шүү дээ тий. Давааныхнаас ингээд ангиллаар тий яг цоцолныхны үгээр
тоог нь заасан байгаа юм л да. Тэр яг тоо нь бол зүгээр хамгийн доод дүнэлтээ одоо энэ ийм тооны номноос дээш байж болно гэдэг. Бүгчүүд нь бол бүр тэрнээс дагуулan биелүүлсэн олон тоогоор гэж байгаа. За баярлалаа, маш сонирхолтой. Одоо бүх холбооны хийж байгаа энэ ажлууд ч гэсэн олон нийтэд илүү одоо таалагдж байгаа. Тэр ч утгаараа бас энэ олон хүнд хүрж байгаа байх гэж харж байна. Бас холбооныхондоо бас талархал илэрхийлээ тийм ээ. За баярлалаа. За хашаагийн хувьд бас өнгөрсөн 7 хоногт болсон 3 барилдаа нэг бас тайлбарлсан бас ингээ базаад ирвэл юу хэлэхээр байна. Би ч сумаар тэр жоохон уур цайг марчвал гэж бодсон шээ. Старч ёо сайхан байлоо. Одоо 502 бүхий барилдаан тайлбарлаж үзлээ. Тэгээд нэг өдөр өнтер 502 бүхий барилдаан тайлбарлахаар бас жоохон ядардаг юм байлаа. Бас старч бол гайгүй дээ. Тэгээд оюутны улсын урамшуулах барилдаан бол их онцлогтой. Ер нь Монгол бүхий ирээд дуусан залуучуудыгаа харж авлаа. Сүмэн жижигсэн бөхөөс нөрхөж байгаа, үндэсний бөхөөс нөрхөж байгаа бөхчүүд их олон байгааг мэдж авлаа. Тэгээд бэст улсын барилдаантай бол юу ярих вэ? 7 хоног болгоны 3 өдөрт нь барилдаантай байна гэдэг бол бүх сонирхогчны хувьд бол одоо хамгийн тэр одоо байж болох гоё бэлгэл тэр бэлэг байх бах. Тэгээд энэ сар дуустал хамгийн багадаа 2 тэгээд 3 барилдаантай 7 хоногуд бидэнд байгаа учраас одоо 6 сараас мэдээж барилдаан цөөрөх учраас бас одоо яг энэ барилдаан явж байгаа энэ үед бол барилдаанаа үзээд л байгаарэ гэж хэлмээр санагдаад байгаа. Тэгэхээр бүх цэргийн наадам болно. Тэгээ мөн ахаад бас нэг цэргийн баяраас гадна 1-2 барилдаан болоод тэгэл ер нь наадмад залах болчих та. Тий, тэгээ наадмын барилдаан руугаа төгчих учраас бүгд маань тэгээ бэлтгэлтэйгээр явж болохоор 6 сарын ер нь 14-5 гээл барилдаанууд хомогдчих эхэлнэ дээ. Улирал тэгэхээр 6 сарын 14-ээр хаагдаа тий. Болчихж байна. 5 сар бол яалчгүй л одоо бүх барилдаан ихтэй юм л одоо сарын 30-31 хоногийн нэг 14 хоног нэг бүхтэй байгаа юм уу тий хувираас харахтлаар. Тэгэхээр өнгөрсөн одоо барилдаануудаас би өөрийнхөө хувьд бас ярих юм бол яг Завхан аймгийн Сант Маргаан сумын энэ нэрмжит барилдаан бол энэ бол Сант Маргаан сумаас одоо сүүлийн ер нь олон жилдээ одоо улс аймгийн солтой бөхчүүдэл дүрэн гараагүй юм билээ. Тэгэхээр энэ барилдааны зохион байгуулалт нь бол бас энэ одоо энэ сумаас дүрэн гарсан алдарт солтой бөхчүүдийг залуу хаж үедээ таниулах зорилгоор ерөнхийдөө зохион байгуулагдсан байна гэж би бас одоо харсан. Нодлон ч урт гарт Маамын Лавга Арслангийнхаа нэрмжит барилдааны хийчихсэн шүү дээ. Монгол клубээс санаачлаад Адягуны ч өөрөө ярьжсэн л да. Ерөнхийдөө яг нэг завхныхаа алдар цолтой бөхчүүдийг одоо яг ирэмбээр нь одоо он дараалалаар нь ингээд барилдаан зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд тэрнийхээ хүрээнд одоо мэдээж шаг жаврын нэмж барилдаан энэ гэдэг Монгол хөргөнд завхан дэнтер болж исэн учраас Маамын Лавгарслангийнхаа нэмж барилдааныг өнгөрсөн жил зохион байгуулсан. За энэ жилийн тухайдлогоо зэрэг яг дараалалаар нь одоо ингээд Нахиу Санзүр Арслангийн барилдаан зохион байгуулж байгаамаа гэд. Тэгээд нөгөө талаар одоо Монгол бүхийн орчинд бол хашаа ялангуяа сайн мэдж байгаа одоо нэг юм яриа байдаг. Нэрмжит барилдаан ийм одоо нутаг хүсний ийм барилдаан зохион байгуулах тусам тэр нутгаас одоо залуучууд тодрон гардаг дараагийн цолтнууд тун удахгүй тэндээс ингээ гарч ирдгээгээд одоо нэг бэлэгдэлтэй гэх юм уу нэг аман ийм яриа байдаг. Яг тэр яриа нэлээ олон тийм барилдаан юм дээр батлагддаг. Тийм ч хүрээнд одоо нэг олон жил тэрийг мэдэх учраас яг хүн чинь санаачилсан баг. Дүүг асуусны далимд ярихад бол энэ Завхан аймгийн Сант Маргац гэдэг сум улсын 2 цолтонтой сум. Гэхдээ 2 цолтон нь бол бас нэлээд тийм дөнгөр амжилттай бөхчүүд байсан юм блэ. Одоо тэр Санзүр Арслан гэдэг бол улсын баяр наадамд их цөөхөн барилдсан бүх. За нэг 5-6 барилдсан байна уу да. 5 удаа барилдаад 3 шугурсан. Тий, 3 шугурсан. Тэгээд улсын баяр наадамд үзүүрлэхдээ Дорндын Хумбаар Балсан Арсланг уур жимээ аваргыг давж үзүүрлэжсэн. Ийм бүх юм байлээ. Тэгээд бас барилдахын сацуу тэр хүн хойч үедээ бас залгамж халаагаа бэлдэж одоо Монгол бүхийн гараа дэвэ Монгол бүхийн ёс жайгийг сурган таниулдаг ийм хүн байсан гэж одоо тэр Завхан аймгийн бөхчүүдийн тухай ном тохиомлолд хүртэл бичсэн байдгийг. Тэгээ сүүлд хүртэл Завхан аймгийнхаа том ойгоор нэлээд нас өгсөн байна барилдаад зодог тайлсан байдаг. Нөгөө бүх нь бол улсын зан үлзийн гарам дав гэдэг бас улсын баяр наадамд 5 байна уу 6 шиг үрсэн 1940-од оны үед нэлээд дээгүүр даваанд барилддаг байсан тийм зан байсан юм билээ. Сүүлийн жилүүд бол Сант Маргац сумаас ер нь аймгийн цолтой хүн тун ховор төрсөн байгаа бах. Миний санаж байгаагаар Сант Маргац сумын харьяат аймгийн эчин давг дөржийн гарам давг гэж хуйлддаг байсан. Одоо энэ хөрөл бот гээд Багангаа дүүргийн наадамд 2 жилийн өмнө байна уу шүгэрсэн. Нэмэх начин. Аймгийн нэмэх начин. Нэмэх шахаа. Өчигдөр Нямбарагт ирж барилцсан. Тий, хөрөл бот гэж начин байдаг тий. Нэг даваад 2 дээр өдөг шаргаж байсан. Тэгсэн баха. Нэг дээр Ганбаатар Арслангийн цэцэрлэгтэй барилжсан да тий. Харин сая сүүлд сумын цолтны барилдаанд Балжин нэм залуу өнгөрсөн жил дөрвсөн залуу юм шиг байсан. Балжин нэм гэж их л нас бага л залуу баг. Тэр залуу
бас тодорч гарч байгаа юм билээ. Тэгэхээр одоо юу хэлэх гээд вэ нэхээр ингээд нутгийнхаа арслангийн нэрмжтэй барилдааны ингээд зохион байгууллаа. Тэгэхээр яг нөгөө бидний түрүүний ярьсан нутгийн уулс баярлуулж ингэж барилдаан зохион байгуулахад тэр нутгаас залгамж өгөх тодрон гардгаа гэдгээр бол одоо санд маргад сумаас бол удахгүй улс аймгийн золтой өгчүүд тодрол гарах байхаа л гэж бодож байна. Түрүүс таны хийснээр зөвхөн барилгын сацуугаас олон ийм төрөл рүү нийгэм рүү чиглэсэн ажлуудыг хийдэг гэсэн нэгтлэн бодогч гээл түүнийгээ дагаад ус их олон хочийг бас тухайн олон нийтээс ард түмнээс бас авчирсан ийм л одоо бүх л байд байлаа л дээ. Ер нь ч тэр үеийн монголчууд хүнд их сайхан хочгоод яг одоо нэрээр нь дуудахын сацуус хочоор нэг дууддаг л байсан. Одоо бүхэл дээр үеийн цолтнууд ч бол нэг өөр гэсэн нэртэй байгаа шүү дээ. Ер нь тэр үеийнх нь бол одоо хувьсгалын үеийн яг хувьсгалын арын үеийн тамирчид гэж явах бах. Тэгээд нахламуудах бүртгэлээрээс тэр ажиллахын сацуу тусгай даалгавар маалгавар биелүүлдэг онцгойдуу ажил хийдэг хүн байсан юм шиг бол одоо нарийн түүхийн сайн мэддэг учраас. Тэгээд тухайд бол тийм арай мэдлэг боловсрол сайтай. Тусгай даалгавар тийм юм байсан юм байлээ. Тэгээд насан эцэслэх хүртлээр ер нь бол Завхан аймгийнхаа төв дээр амьдарч залуу хойч үе бүхэн спортыг сургаж хүмүүжүүлж бэлдэж байсан ийм хүн байлээ. Тэгээд сая Түмэн ах маань хэллээ ер нь буян заяан тэгэл хишгээ ариун хайрлах байлгүй дээ. Тэгээд тэр Санчур Арслангийн бүр нэлээд нас ахмад зураг байдаг штэ. Улсын заан дэндүү заантай хамт сууж байгаа нэг зураг байдаг штэ. Бүс нагчдаас харсан байж магадгүй тийм дээлтэй хэдэн бөхчөө сууж байгаа. Тэрэн дунд одоо тэр дэндүү заан гэдэг маш том биетэй бүх. Дэндүү зааны хажууд сууж байгаа тийм зураг нэгдгээ. Залуугийнх нь бол тийм төггөр зээжтэй нарийнх мөлхөстэй. Яг гэрдэ хүн байлаа. Тийм гоё бие хаатай тийм хүний зураг байдаг штэ. Ясархуу. Одоо тэр нэг улсын баяр наадмын баримт канон дээр нэг бичлэг гардаг юм да. 1942 оны улсын наадмын үзүүр төрөүний барилдаан. Улсын арслан тэр Хужаа Жилтэмсрэн гэдэг хүний хөлд гүйж ороод дагуулж хавсруулаад унж байгаа. Тэр барилдааны бичлэг нь байдгийг. Тий, их тод бичигдсэн бичлэг байдаг шүү дээ гардгийг. Одоо тэр Санчур Арслангийн үзүүрлсэн 1942 оны улсын наадам гэдэг бол одоо ардын услаас хойших баяр наадмуудад хамгийн цөөхөн бүх барилдсанараа бол одоо хоёрт бичигддэг баяр наадам. 360 бүх барилдсан байдаг баха. Тэгээд дайн байлдаанаас шалтгаалсан баг 360 бүх барилдсан байдаг. Их шүүхт 3 бүхэлдэд Хужаа Жилтэмсрэн Арслан дөрвүүлж Санчур Арслан үзүүрлж Буур Жимээ авраг 3-т үлдсэн. Тийм төвхтэй наадам байдаг. За тэгэхээр ийм л одоо онцгой хүний нэрмжит байлдааны өнгөрсөн нэм гарагт зохион байгуулсан. Тэгэхээр энэ байлдаанд бас төрөөсөн бүхийх одоо удаашруултыг дахин нэг эргэж харцгаая. За Эрхэм баяр гэж бас л онцгой одоо байлдаан 512 гэдэг. Ер нь л байлдаанч дээр зохион байгуулалтч тэгэхээр ер нь их онцгой байлдаан байлаа. Шуудхан хэлэхэд зүгээр Алтан зоож, Төмөр зоож, Амгаланбаатар гэдэг нэг хэдэн хүмүүсийн нэрлэж яхан дутуучудаа л гэсэн тийм зүйл байгаа. Яг тэд нар байсан бол бас Эрхмэгийнхаа энэ барилдаануудыг нөгөө сайжруулалтын эсрэг хэрэг байсныг нь хармаар л байлаа. За бусад бүгдээрээ л өөр өөрснөө гэсэн шалтгаантай байгаа л үү дээ мэдээж. Наадам төгсөн үед одоо гэмтэл хүртлээ сэргийлэн, аялж, зугаална. Тэр болгонд одоо ирж барилцсангүй гэдэг бол одоо учир дутагдaltaй. За ингээд өнгөрсөн 7 хоногийн барилдааны ар дээр бүгчүүдийн чансаа хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг хамтдаа харцгаая. За бүгчүүдийн чансааг Улсын арслан Батмагна 8950 оноотой ихтгэл төгс тэргүүлсээр байна. За харин 2 дугаар байранд аймгийн арслан Баяр Жавхлан 8400 оноотой 2 дугаар байр руу ахиж орж ирсэн. За аймгийн арслан Амгаланбаатар 7850 оноотой 3 дугаар байранд, Улсын зам Батүлзий 7650 оноотой 4 дугаар байранд, за Улсын авраг хангаа 7250 оноотой 5 дугаар байранд, 6 дугаар байранд Улсын зам Сүхбат 6850 оноотой, Улсын зам Хөдөр болоо 6650 оноотой, Улсын арслан Орхон Баяр 8 дугаар байранд 6150 оноотой эрдэгдэж байна. За Баяр Жавхлан бол яалчгүй л урагшаа ахаад ороод ирлээ. Өнгөрсөн 7 хоног түүний өмнө бол энэ 6 7 дугаар байрлал ухалчихсан байсан. Оролцоо эртч сайтай байна жохог явд. Энэ чансан дөр 8 бүхэн графикийг харахад ер нь их олон зүйл хэлж өгөх боломжтой тийм л график шиг харагдаад байгаа. Нийт бүгчүүдийн оролцоог харж болж байна. Хэн аль цолноос дээшээгээ сайн барилдаж байгаа вэ гэдгийг харж болохоор байгаа. Тэгээд яахын аргагүй улсын цолнд тул хөтлөл баг улсын цолныхоо хэмжээг даваад барилдаж байгаа. Хоёр аймгийн арслан маань их чансааны эхний 8 дотор дээшээ бүр гараад ирчихсэн байна. За тэг улирлын төгсгөл Батмагна арслан бас ирэх барилдах нь магадгүй энэ оны бас чансааг тэргүүлэх бүх аймгийн цолтой бүх байх юм шүү дээ гэсэн нэг тийм байлж байгаа. Тэгээд чансаа өндөр бүгчүүдээс нөгөө улирлын төгсгөлд батламж гардуулдаг тийм. Тэгэхээр бас тэр батламжийг ер нь одоо нөгөө Сагсан Мөнгөт бол онооны авраг гэдэг шиг энэ улирлын бас чансаа өндөр хамгийн олон даваа цуглуулсан бүх гээл тэр одоо амжилтыг аймгийн цолтой бүх эзэмшчихвэл нөгөө бүх ямар тэнцүү өгжөж байгаа вэ гэдгийг нэг том илэрхийлэл болох байх.
Энэ 7 хоногт бол усын зам хөдөлгөх бас ер нь урагшаа ороод ирсэн. Батүрцийн зам урагшаа ороод ирсэн. Тэгэхээр бас барилдахгүй бол бас чансаа бас нэг ингээд төр зогсох те чансааны оноо гэдэг тийм. Ялангуяа Батмагны Арслан бол одоо сүүлийн үед болсон байлдаанууд орсон бол энэ оноо бол мэдээж дээшээ ахсан л байх. Байгаа. Эх 7 хоногийн 2 барилдаан бол хоёулаас их чансааны өндөр оноо дарах үз. Жин дарах үз оноо 2 том барилдаан бидний хүлээж байгаа. За мэдээж эх 7 хоногийн бэм гарагт бол Ховд аймгийн Дөрвөн сумын түүх 70 жилийн зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бүхий барилдаан 13 цагт болно. За маргааш нь нэм гарагт буюу 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх хайрхны хишиг улс аймгийн алдар цолтой мөн цэргийн цолтой 128 бүхий барилдаан болно. За энэ мэдээж бас тун сонирхолтой байлдаанууд бол болох тий. Тий. Одоо энэ Дөрвөн сумын 70 жилийн зориулсан энэ барилдаан улсын нэгэн лэгчдийн бандхүү гэдэг хүний нэрэмжт болох юм. За дөрвөн гэдэг сумаас яг ардын үслийн жилүүдэд зарлуулж одоо тодорсон анхны нэчин. Ер нь бол улсын цолтой 2 хүүхэдтэй газар одоо үлдсэн нэг нь бол мэдээж залуу нэчин. Галуудрын дармаа жанцсан. За энэ барилдааныг одоо сумынхаа хавьд зориулж Дөрвөн сумын Сэдрэн намын газар Ховд аймгийн бүхий холбоо, мөн Ховд аймгийн бүхий холбооны тэргүүн аймгийн ариун болтын санаачилгаа зохион байгуулж байгаа ийм барилдаан байгаа. За ням гарагт болох барилдаан бол уламжлалт барилдаан шүү дээ. Одоо дөрвөн уулын гişиг барилдаан гэж 2007 оноос Монгол үндэсний бүхий холбооноос санаачлан зохион байгуулж исэн. Хамгийн анхны гişиг барилдаан Баянзүрх уулын гişиг барилдаанаар эхэлж исэн санагдаж байна. 2007 оны 9 сард байна 10 сард эхэлж исэн. Тэгээ улсын арслан аз жаргал, улсын харцаг мөнгөн цоож 2 үзүүр тэмдэглэжсэн баха. Тэгээ энэ барилдаан маань одоо ингээ эргэн сэргээд зохион байгуулж байгаа. Энэ удаагийнх нь одоо Баянзүрх дүүргийн Сэдрэн намын газартай хамтраад зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байна да. Чансааны оноонд бүртгэхэд бол дөрвөн уулын гişиг барилдаан чинь илүү өндөр оноогоор бүртгэгдэн тий. Тэгнь. Цолны үнэтгэлж дөрвөн уулын гişиг барилдаан хоёр л бас гайхалтай болдог барилдаан шиг санагддаг байсан да. Тэгээд буцаад эргэж ирж байгаад бол их баяртай байна. За ингээд өнөөдрийн дугаард хүрэлцэжсэн Тумахта баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ ингээд бүхөрөө нэвтрүүлгийн 44 дахь дугаар энэ үрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн дугаараа уулзлаа. Түр баяртай.